За бизнесмен подкастын сонсогчдод бас үзэгчдэд өнөөдрийн мэндийг хүргэе. Бизнесмен эрх редактор даваад ирж байна. За энэ удаагийнхаа дугаараар бид нэлээд сонирхолтой зочныг ураад байна. Монголын оюун ухааны академийн үүсгэн байгуулагч Хатанбаатар өдрийн төргий. За өдрийн төргий. За баярлалаа. За хоёулаа уулзах гээд бас нэлээд одоо удлаа тийм ээ. Тэгэхээр ер нь нэлээд завгаа гаалтай. Ер нь сүүлийн сонин сайхнаас яриач одоо гадаад дотоодын тэмцээн уралдаанд явж гин те бас бизнес бас нэлээд өргөжөөд ах шиг байна. За сүүлийн үед яг одоо ойрын хамгийн том ажил бол одоо тамирчид маань олон улсын тэмцээнүүдэд оролцох байна. Жишээ нь Филиппин улсад болох тэмцээн, за мөн одоо спорт төрөлтийн АСТ аврах шалруулах тэмцээн гэдэг энэ хоёр тэмцээнд оролцохоор одоо бэлтгэлтэй хангаж байна. За мөн одоо шинэ хичээлийн жил одоо оюун ухааны академийн хувьд шинэ хичээлийн жил нь энэ 9 сарын дундуур гэхэд эхэлж байна. За энэний бэлтгэл ажиллагаад явж байгаа. Мөн одоо оюун ухааны академи олон улсад бас Мемокед гэсэн нэрээр одоо үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлээд явж байгаа. Тэгэхээр тэр бэлтгэл ажлын хүрээнд бүх хөтөлбөр англи хэл дээр заагдж байгаа учраас яг тэр олон улсын стандарт, Америкийн стандарттай хангахтай холбоотой олон ажлууд бичих цаасны олон ажлууд хийгдээд ингэ явж байгаа. За дахиад нэг сонирхолтой мэдээлэл бол бидний бас хийсэн нэг тоглоом маань за дэлхийн оюуны өмч одоо 100 жилийн хойгийн 25 онд тэмдэглэж байгаа. Тэгэхээр аж үлдэр барааны загвар буюу одоо хагийн системд одоо энэ 100 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг 100 дизайны нэг нь болж одоо болсон байгаа. Тэгээд энэ бүтээл одоо номонд орж ийн гэсэн үг. Энэ бүтээл энэ 11 сард хэвлэгдэн гарна. Тэгээд энэ бүтээл бас хүлээгээд цаашлаад одоо энэ тоглоомыг спортын шинж чанартай болгож чадсан нь Монголд бол одоо 3 жил маш амжилттай үйл ажиллагааг тэмцээн уралдаанаа зохиож орондоо ярийн үйл ажиллагаа нэвтрүүлсэн. Тэгэхээр одоо энэ спорт бас олон улстай гарах тал дээр ингээд ажиллаж байгаа. За энэ болгоны талаар ер нь дэлгэрүүлж асууна. Эхлээ зүгээр тэмцээнд явах чинь одоо ер нь хэд их тэмцээнд явж байна. За ингээд Англи, Америк, Герман, Швед, Япон, Солонгос гэдэг одоо дэлхийн олон арга улсад зохиогдсон ой тогтоол, цээж бодолт, хурдан уншлага, оюуны зураглал, спорт өрөлт, бэкгейминг гэх мэтлэн олон төрлөөр нийт 74 тэмцээнд оролцсон. Одоо ингээд 75 дахь тэмцээнд оролцох гэж байна. Зарим хүмүүс ингэж асуудаг л да одоо оюуны спортынх ингээд хурдан унших одоо олон мэдээллийг ой тогтоолт аргаар чийжлэх гээд ер нь гэхдээ тэмцээнд орохоос бусад тохиолдолд ер нь чийжлэхэр нь яг ямар практик ач холбогдолтой юм чиг сонирхт хүмүүс байдаг л та. Тий. За тэгэхээр түрүү хэлсэнтэй нөгөө анхаарал, тогтоох чадвар, ой санамж гэдэг бол ерөөсөө сурхан үндэс. Тэгээ бүтээлчээр ажиллахын үндэс болчиход байгаа байхгүй. Тэгэхээр утгагүй тий энэ бол яг нөгөө түгээн бас буруу ойлголт байдаг, шүмжлэх тохиолдлууд байдаг. Тэгэхээр буруу хэрэглүүл тий утга учиргүй одоо юу гэдэг хурдан унших эсвэл утга учиргүй юу гэдэг мэдээллийг ингээд тогтоох гэдэг бол буруу хэрэглүүл энэ үр дүнгүй зүйл байгаа. Харин зөв аргаар зөв зорилгоор хэрэглэх юм бол тогтоох чадвар юм хурдан уншлага энд маань одоо маш хүчтэй зэвсэг гэсэн үг. Маш хүчтэй зэвсэг тий. Тэгэхээр яаж юм энгийн практик хэрэглэн дээр өнөөдөр гол нь ашиглаж сурах нь чухал байгаа шүү дээ. Магадгүй би одоо энэ суралцагчдын хувьд энэ тэмцээн сая боддод 815 ойлгоцсон 90% таагаар. Тэгэхээр энэ хүний хувьд бол мэдээж нэг уншиж байгаа материал тэмцээн уралдааны хувьд бол өөрийгөө ингэ шүүлгүүлж байгаа. Тэгэхээр яаж юм гэхээр өнөөдөр унших дадлыг хүн болгон бий болгох ёстой гэж бид нар яриад байдаг. Өнөөдөр хурдан уншихын сургалтанд шууд ингээд зарим хүмүүс ирдэг л дээ. Эх 7 хоногт эсвэл одоо юу гэдэг хуульчин сонгон шалгаруулалт гэдэг төрийн албаагчийн шалгалт гэдэг. Эх 7 хоногт ийм шалгалт болох ч юм. Энэ 7 хоногээс техник өвдөж, энэ 7 хоногтээс хурдан уншаа сурч гэдэг маш амар зүйлийг ярьдаг. Тэгэхээр зүгээр энэ дэр нэг зүйлийг бид нараас уншдаг хүн л илүү хурдан уншигч болж чадна. Тэгэхээр би асууж байгаа хамгийн сүүлд хизээ ном уншсан бэ? Тэ? Одоо танд ер нь өдөрт багада 15 минут унших юм дадал байдгүй гэх мэт асуулт гэсэн. Хэрвээ ийм байхгүй бол та эхлээд нэг сарын хугацаанд уншичаад хүрээд ирээ. Ингээд хамрагда. Тэгэхээр ер нь бол түрүүс сурхан үндэс бүх одоо мэдээ хүлээж авах үндэсүүд бас энэ уншихаар ингэж дамжиж байгаа тий дийлэнх. Тэгэхээр бид нар бол яг энэ дээр зөв аргаар зөв зорилгоор ингээд уншаад эхлэхэд магад техникгүй найжууд унших мэдээлэл 4-ний 1 хугацаа буюу 15 минут ч гэсэн хүлээж авч илүү сайн ойлгох боломж байна. Тэгэхээр үлдсэн тэр цаг хугацаанд хүн өөр юу хийж болох вэ? Тэ илүү сайн ойлгоцсон тэр авсан. Үлдсэн цаг хугацаанд өөрийгөө одоо бусад зүйл одоо юу гэдэг хоббигоо хөгжүүлэх гэдэг юм ажил мэргэжтэй илүү амжилт гаргахтай холбоотой өөр бусад чадвараа хөгжүүлэхтэй хийх зүйлстэй эсвэл одоо өөр тийшөөч гэр бүлдээ цаг гаргахтай гэдэг юм энэ болгоныг ашиглаж болж байна тийм. За магадгүй гадаад хэл сурж байгаа бол тухайн хэлд
тогтоох чадвар өндөр байснаар үгсийн сан чи асар богино хугацаанд өндөр түвшнэр гарч ирэх боломж байна. Магадгүй ангайхан оюутны хувьд те тэр одоо ясны бүтэц маш олон латин нэр томьёонууд байна те. Энэнийг асар богино хугацаанд лог ойлгож те зүй тогтлыг гаргаж ирснээр бид ажил мэргэжлтэй ч гэсэн өргөн хүрээнд одоо ашиглах юм боломж байна гэдэг. Энэ бол зөв арга зөв зорилгоор хэрэгжүүлсэн нөхцөлд бол маш том зэвсэг байх нэ гэж ойлгож байна. Тэрнээс үр дүнгүй энийг ашиглах юм бол ойлгомжтой тийм. Тэгэхээр одоо нэг талаасаа энийг би одоо тайлбарч байна. Энэ бол бүтээлчүүл юм. Тэгэхээр нөгөө шүүмжил дээр байгаа шүү дээ. За тогтоолоо хэр сэтгэх юм. Ингэж тогтоохын тулд, ингэж уншихын тулд сэтгэхээс өөр аргагүй. Тэгэхээр бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх энэ арга техник, энэ ерөнхий элементүүд байдаг. Бүтээл сэтгэлгээний бүх элементүүд, зарчмууд яг ой тогтоол хөгжүүлэх аргачлалын энэ зарчим бүгд яг давхцдаг зүйл байхгүй. Энэ дэр бүтээлч үйл хэрэгж. Одоо танд periodic table буюу одоо мэндлийн үйлэх системийн 118 элементээс дугаар масс варианттай өгч. Тэгэхээр одоо надад бас нэг хэмжтүүд тавьж ясан санал гоо. Энийг хийхин тулд ялангуяа химээрээ мэргэшиж байгаа энэ салбартаа тий ангаах руугаа ордог гэдэг юм уу өөр бусад энэ чиглэлээр мэргэшиж байгаа. Энэ бол маш том асуудал байгаа. Энэтэй холбоотой бид нэр янз бүрийн зүйлс хийжсэн бүтээч ажлууд бүр хүзэр хүртэл хийсэн гэдээ танилж үзье. Гэтэл одоо энэ зүйл бол ердөө 2 цагийн хугацаанд арга зүй тогтлог бүрэн дүрэн ойлгох үйлэх системийн элементүүдийг тий атом дистор масс валентаар ойлгох боломж. Энийг харахад хүснэгтэн төгссөн хүнийг залхаасан ядраасан юм байна. Тэгвэл энийг хараад та инех ёстой байна. Тэгвэл инехийн тулд одоо танаас бүтээл санаануудыг шаардж эхэлж байгаа. Бүтээлчээр сэтгэхийг шаардж эхэлж байгаа. Хурдтай сэтгэхийг шаард. Тэгэхээр та инээд гэж байна шүү дээ. Инехийн тулд би юу хийх ёстой гэд одоо эн чинь бүтээлч ажиллаж гэж. Арга зүгээ гаргаж ирж байгаа. Тэр арга зүгээ энэ дэр хэрэгжүүлэхээр энэ мэдээл ад жаргалтайгаар таны ой санамжид урт хугацааны ой санамжид бууж. Тэгэхээр хүн аз жаргалтайгаар сурсан зүйлээ хэзээ ч мартдаггүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо оюухан академи дээр хэрэгжиж байгаа бүх сургалтын арга барил ноу хав юун дээр сурч байгаа нөхөр аз жаргалтаар сурах дээр л оролцож байгаа. Өөрөөр ямар нэгэн эмоцыг нэмэх дээр л суралж байгаа гэсэн. Тэгэхээр түрүү хэллээ үр дүнг ашиглавал үр дүнг те зүгээр л нэг тэр хүзрийн дараалал юм уу тооны дараалал юм уу нөгөө тэгэхээр хүмүүс бас тийг шүмжлэлт хүзрийн дараалал тогтоочлаа тооны дараалал гэсэн. Тэгэхээр би тэгвэл хүмүүс яах гэж заав одоо машин тэрэг байхад ингээл парк дээр гүүгээд байгаа. За эсвэл одоо юу гэдэг тооны машин байхад тэ одоо нэг хүмүүс хэлдэг ингээд тоо бодож зовоол гэж. Тэгвэл яг үүнтэй энэ бол зөвхөн тэмцээний төрөл байхгүй тэ. Тэгвэл одоо яаж юм гэхээр хүн одоо яагаад үүж ин эрүүл мэндэд анхаарч байгаа тэ бие физиологид анхаарч байгаа. Энэний тулд биеийн хүчний юм дасгал гэж. Тарих бие ажиллаж байна гэдэг нь тарих түрүү хэлсэн тэ цусны эргэлт маш сайн ажиллаж байна. Тарих илүү сэрэг болно тэ илүү сайн төвлөрнө илүү сайн одоо бодно сэтгэн энэ боломжуудын ч суурь нь байгаа. Тэгвэл одоо эдгээр дасгалууд нь жишээ нь энэ тэмцээн уралдаанд орж байгаа энэ бэлтгэлийн дасгалууд тархины фитнес л байгаа байхгүй тэ. Энийг хийгээд ихлэхээр дараа нь та өөр ажил мэргэжлийн бусад энэ талбартаа ч гэсэн өргөн ашиглах юм боломж байгаа л гэсэн. Одоо миний зүгээр сонирхдаг нэг сэдвийг одоо тарих судалгын шинжилгээ байгаа шүү дээ. Ер нь тарих гэдэг энэ одоо энэ уникал энэ аппарат чи ер нь яаж ажилтгийг те ер нь юу юм гэдэг дээр айгу тийм сонирхолтой яриануд байдаг юм л те. Та энэ дэр манай яг уншигч одоо сонсогчдод яг юу сонирхуулах вэ те ер нь яг одоо та бол ной тогтоолт гэдэг энэ оюуны спортын юугаар олон жил хичээлж байгаа учраас ийм сонирхолтой зүйлс бас байгаа те. Тэгээ яа тарих судлалын шинжилгээ ухааны үүднээс яг одоо хамгийн их миний хувьд сонирхол судалж байгаа энэ сэдвүүд бол яхаарахгүй санах болон анхаарал төвлөрлийн энэ механизм л байгаа юм л та. Тэгэхээр ер нь яагаад энэ хоёр вэ гэхээр ерөөсөө энэ хоёр бол одоо бүхэл суралцах бүтээлчээр одоо ажиллахын одоо суур үндэс нь бол яхаарахгүй болж өгдөг. Тэгэхээр ер нь тарихны талаар бас хэдий ч нэг мэдээлэлтэй байх тусмын гайхалтай өвчнөд итгэхтэл мөн одоо төдий чинээ нэмэгддэг. Тэгээд энэ дэр бол олон сонирхолтой зүйлсүүд байна л да. Одоо ялангуяа төвлөрөл дээр гэдэг ингээд анхаарахад одоо ямар ч хүүхд одоо нөгөө төвлөрөх энэ боломжийг дэмжиж ажиллаж бид нар бас болж байгаа. Тэгэхээр мэдээж төвлөрөлтөй холбоотой олон зүйл дээр миний хувьд өөрөө бас аль болох хэрэгжүүлэхийг одоо бусдаа зааж сурахыг бол хичээж байгаа тийм. Ер нь бол одоо маш энгийн жишээ харахад уншиж байгаа үед хүний анхаарал сарниж, сонсож байгаа үед сарниж, дуу чимээтэй нөхцөлд одоо сарниж тийм хийж байгаа зүйл дээр төвлөрөх боломжгүй болт. Тэгэхээр энэ байдлаас гарахын тулд яах ёстой ингээл олон бас энэ аргыг энэ дасгалуудыг хийж хэвшүүлэхийг хичээж байгаа. Тэгэхээр мөн одоо зүгээр энэ дундаас нэг сонирхолтой зүйлийг онцолж хэлэхэд бол ер нь хүний тарих одоо альфа долгион дээр ер нь бол тарих 24 цагийн хугацаанд ажиллаж байгаа тийм. Тэгэхээр одоо унтчих хүртэл 0.5-аас 3 гэрч дээр ажиллаж байгаа. Тэгэхээр яг
тарих бол 0.8-аас 12 Гц буюу альфа дэлгэн дээр байгаа нөхцөлд бол мэдээллийг маш сайн хүлээж авах тий. Оюун санааны хувьд бол бүрэн төвлөрөл бий болгож одоо бие физиологийн хувьд бол маш гоё ингэж амрааж өгдөг. За энэ мөчд одоо хамгийн чухал энэ ажлууд дээр унших гэдэг юм уу бодох, сэтгэх энэ ажлууд дээр төдрөл илүү бүтээмжтэй байна гэж үздэг. Тэгэхээр энийг одоо ямар үед бид нар энэ тэгвэл альфа долгионд оруулах юм бэ? Одоо тэр долгионд орохоо хүлээгээд байх юм уу гэж байгаа шүү дээ. Гэтэл тэгш шаардлагагаар бид нар тусгай одоо энэ хэрэгслийн тусламжтайгаар одоо энэ юу гэж болох вэ гэхээр ерөөсөө янз бүрийн тийм аюулгүй хемисийн хөгжмийн одоо айсууд одоо дуу чимээнүүд байх. Эсвэл одоо largo rhythmic baroque music буюу одоо largo allegro гэсэн юм хэмнэлүүд байдаг тийм. Largo хэмнэлтэй одоо юм сонгодог энэ хөгжмүүдээр тулгуурж одоо тархийг нь альфа долгионд оруулж бол тийм байна гэдэг. Энэ судалгаан дээр суурилж одоо бид нар тамирчдаач гэсэн жишээ нь энэ дээр ингэж бэлддэг. Тэгэхээр үнэхээр одоо миний хувьд жишээ нь 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл одоо бараг 19 жил байна шүү дээ. Энэ төрлийн одоо хөгжмөө сонсч өглөө болгон одоо ном уншихад гэдэг юм уу ямар нэг оюуны үйл хийхдээ энэ хөгжмөө сонсож хийдэг. Тэгэхээр 6 одоо ая надад байдаг. 2 аян сонсчихсан байна өнөөдрийг хүртэл. Өдөр болгон сонсож байгаа ш. Нөгөө 4 аян сонсч үзээгөө. Тэгэхээр санаа дагааш гэдэг юм илүү сайн төвлөрж байгаа мэдэрдэг. За тэгээд мэдээж одоо энэ дасгал хөдөлгөөн байж байна. Дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг бол яхахгүй тархинд цусны эргэлтийг одоо сайжруулах, анхаарлыг сайжруулдаг юм зүйл байдаг. Гэх мэтлэн одоо ингээд төвлөрөлтөй холбоотой зүйлс гэхээс гадна зарим одоо механик дасгалуудыг шууд хийлэгдэг тамирч нар уншиг үед анхаарал сарнаад үйл яах хэвээр, сонсох үед төвлөрөөд анхаарал сарнаад үйл яах юм, дуу чимээтэй үед сарнаад үйл яах вэ гэх мэтлэн энэ дасгалуудыг бас хийлэгдэг гэсэн үг. Жишээ нь одоо та бол яг ингээд нэг судал дээр их юм одоо нэг юм дээр төвлөрөөд хэр удаан байж чадах вэ? Төвлөрөл хэр удаан хадгалж чадах вэ? Төвлөрлийг одоо 10 цаг хадгалж чадна. Тэ өдөрт 10 цаг суuna, 14 цаг суuna. Гэхдээ энд төвлөрч хийх ёстой цаг хугацаа бол ийм хамгийн бүтээмжтэй үр дүнтэй байх цаг хугацаа бол ерөөсөө гол ажил төвлөрж байгаа үед 25 минут төвлөр 5 минут амрах энэ системд явах хэрэгтэй. Нэг талаас нь нөгөө помодоро техник гэдэргээд бас нэрлэдэг. Ер нь бол яг хүний анхаарал бол 20-25 минутаас хойш одоо унж эхэлдэг. Тэгэхээр юу хэлэх гээд байна гэхээр хүн тасралтгүй 3 цаг ингэж сууснаас 30-30 минутаар яах нь одоо 6 удаа суух нь илүү үр дүнтэй гэсэн үг байна. Тэгэхээр одоо тэр 25 минут суулаа тэр 5 минутын тэр завсгарлах хугацаанд хүн босоод нуруу туруугаа хөдлөгчих, сонголтоо хийчих те өөр зүйл бодох, цэвэр агаараар амьсгалчих. За одоо тархины одоо их хэсэг ус гэж байгаа бол тэр усаа бас ингээд уучих гэх мэтлэн энэ зүйлсүүдээр анхаар дахиад 25 минутаа маш сайн төвлөр. Ингэж илүү бүтээмжтэй ажиллах юм боломж байдаг гэсэн. Одоо ингэ нэг сатааруулагч хөлсөн зөөс байгаад шүү дээ. Одоо ингээл за түрүү яар соёлыг дэлгэцгээл за бусад янз янзын шуумууд энэ болгоныг ер нь яаж та зохицуулж байна? Нэгт бол ерөөсөө тэр орчноо бүрдүүлэх л ёстой. Тэ хамгийн гол зүйл бол тэр орчин. Одоо хүн болгон одоо хичээлээ ажлын ширээ цэгцтэй байхаас л эхэлнэ гэсэн үг тэ. Ажлын ширээн дээр одоо илүү дутуу олон зүйл байхгүй. Гол тухайн хийж байгаа ажилтай холбоотой зүйлс л. Тэгэхээр мэдээж одоо ажлуудаа тэгээд ирэмблэх ёстой тэ чухал усаар нь яралтай усаар нь гэх мэтлээ. Тэгэл өдөртөө одоо яг гол үндсэн ирээдүйд одоо үр дүн өгөх цөмөд ажил дээр тэр төвлөрлийн 2 цагаа бүрэн дүр ашигла тий. Тэгэхээр миний хувьд ч гэсэн яг энийг дадлуулах тал дээр л анхаарч байгаа. Тэгвэл бас таны одоо унших бас арга барилын талаар яагаад бас асуумаар байгаа нь унших гэдэг таны хувьд яг яах гэж гэдэгтэй мэдээж одоо зөвхөн одоо чэйжлэх тогтоохын тулд бас уншдаг гэж бодохгүй байл тий. Энэ ер нь бол энэ уншлага гэдэг бол яг хөө энэ дээр би илүү нөгөө хурдан уншлагын талаар бас ингээд товчхон ярихыг хүсэж байгаа. Хурдан уншлага гэдэг бол ерөөсөө өнөөдөр бидний уншихтаа хийдэг тэр алдааг л засах асуудал бол тэр алдаа засагдсанаар бид нар хүссэн үсээг бүтээмжтэй ухаалаг унших бүрэн боломжтой байгаа тийм. Тэгэхээр энэ уншихад саад болдог тэр олон бэрхшээлүүд тийм. Уншиж яхад яагаад тархинд зэрэг хийсвэр бодлууд эргэлдээд байдаг. Тэгээ номын одоо юу гэдэг нүүрнийхээ төгсгөлд ирдэг хуудасаар үлэх болдог. Гэтэл одоо юу уншаад ойлгоч вэ тэр байхгүй тохиол байдаг те. Яг л зэрэгцээд одоо өглөө гарахтаа плетхэн унтраал өдөр хүүхдээ орой хүүхдээ цэцэрлэгээс нь хийн авах үлээ гэх мэт ингээд. Гэтэл яасан уншихтаа зэрэгцсэн юм хийсвэр бодлууд энэний учир шалтгаан юу гэдэг. Тэгвэл одоо өнөөдрийг хүртэл бид нар 1-р ангид л уншихыг зааж ирсэн тий. Гэтэл одоо тэрнээс хойш биднэрт уншлагатай холбоотой ийм өөр шинэ арга техник зааж ирсэн үгүй. Бид нар өнөөдөр 1-р ангийн унших арга барилаараа насан туршдаа л уншсаар энэ амьдралаа дуусгаж штэ. Гэтэл одоо бид нар тэр үг үгээр унших гэдэг бол нэг бүрэн дээр 12 үгийг одоо 12 удаагийн үсрэлт хийж байна. Энэ хооронд ямар их цаг хугацаа бид нар ингэж алдчих. За дахиад тэр буруу зуршил нь юу вэ? Уншичаад ухамсаргүйгээр бид нар буцалт хийдэг. Буцдаг гэсэн.
2 үг буцаад уншдаг. Тэгээ 3 үг буцаад уншдаг. Мөрөөр нь уцдаг. Бүр параграфаар нь доголь мөрөөсөө эхлүүлж унших тохиолдол. Зөвхөн энэ уншсан ингэж буцах одоо энэ арга барилаар багаас ингэж явцсан одоо уншаа сурцсан хүмүүсүүд ингэж буцах нь унших урд нь чи 35% хүртэл сөргөөр нөлөөлж байгаа. Гэх мэтлэн нөгөө энэ буруу унших энэ дадлуудыг засахтай холбоотой энэ арга барил дасгалууд байна. Энэ асуудлуудыг засаад ихтгэхээр хүссэн үсээгөө бид нар маш бүтээмжтэй болно. Унших хурд нэмэгдэх тусам хүн илүү сайн ойлгож эхэлдэг тийм. Замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа 2 жолооч үнгээ төсөөлье. Жишээ нь хоёулаа дөрмөө барьж байгаа. Нэг нь 30 км цагийн уртаа, нөгөө нь 100 км цагийн уртад. Энэ нь хин нь одоо анхаарлаасаа болж осол авар гарах магадлал өндөр вэ гэж байна. Тэгэхэд мэдээж одоо удаан явж байгаа. Яг гэвэл 30 км цагийн урт гэдэг төсөөлөд үзтээ. Энэ хооронд одоо сатарах зүйлс маш их хийж эхлэх байхгүй тий. Хажуугаар замын хажуугаар явж байгаа хүмүүсийг анзаарах, самбар дээр бичсэн зүйлийг унших гэж оролдох. За одоо юу гэдэг толиороо оролдох, хөгжмөөрөө оролдох зэрэг анхаар сарилсан үйлдэл хийж. Тэгвэл энэ ч ослоо авар гарах магадлал ихсэж шүү дээ. Тэгвэл 100 км цагийн уртаа явж байгаа эдгээр зүйлсийг хийх үгүй тий. Тэгэхээр юу хэлэх гээд тэгэхээр ер нь бол хурд анхаарлыг илүү сайн төвлөрүүлдэг юм аа л гэсэн санаа. Анхаар төвлөрч гинэ гэдэг чинь бид нар уншиж байгаа зүйлээ илүү сайн ойлгоно. Тэгэхээр унших үедээ нэг баримтлах цөөхөн хитгэн алхмууд байгаа тий. Альва мэдээллийг уншихдаа өөрчлөн судлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар ямар нэгэн одоо аялалд гарч байгаа бол газрын зураг эхлээд бүгдээр нь хардаг биз дээ. Хаана очих байгаа, замаа хардаг. Магадгүй ойн цорхоод дээшээ авирах гэж байгаа бол. За тэгвэл яаж вэ? Эхлээд уншихдаа энэ номоо том агуулгаар нэг харах хэрэгтэй. Газрын зураг гаргах хэрэгтэй байхгүй тий. Ерөнхийд нь. За энэний дараа бид нар өөрөөсөө одоо тухайн мэдээлэлтэй холбоотой уншиж байгаа сэдвтэй холбоотой асуултуудыг гаргах хэрэгтэй. Тэ яагаад гэвэл одоо унших үед хүний анхаарал хүсүүсээгөө сарниж идэг тэ. А гэтэл гаргаж ирсэн асуулттай холбоотой хариулт гараад ирэхэд хүсүүсээгөө төвлөрж идэг гэсэн үг байна. Тэгэхээр маш олон асуултуудыг тэр олон гарчгууд, дэд гарчгуудаас гаргаж ирэх боломжтой. Тэр судлах явцад хуудас эргүүлж явах тэр гарч ирсэн тэр тодруулсан эсвэл хүснэгтүүд гэдэг юм уу те янз бүрийн зураг гэдэг юм энэ болгоноос гаргаж ирэх бас боломжууд байж байгаа. Тэгэхээр яаж нөхөр хүсүүсээгөө одоо 3 дахь алхам бол уншиж явах үед эдгээр асуултуудын хариултаа бас бүрэн дүр олоод унших хэрэгтэй. За хүмүүсийн бас нэг хамгийн том унших үедээ гаргадаг нэг алдаа юу гэдэг вэ гэхээр магадгүй одоо номоо одоо би өнөөдөр 30 минут унших зорилго тавьсан бол 30 минут уншиж дуусангуутлаа номоо хаагаад орхит. Маргааш нь хаана дууссан тэр хэсгээс үргэлжлүүлдэг. Гэтэл одоо авсан мэдээллийн 80 орчим хувь нь ердөө 24 цагийн дараа мартагддаг гэсэн юм судалгаа байж байна тий. Одоо энэ тэгэхээр одоо юу гэсэн үг вэ гэхээр бид нар шал дэмий хайрын цаг хугацаа алдчих. Тэгэхээр бид нар өөрөөсөө асуух хэрэгтэй. Маш олон одоо ном уншдаг, цаг хугацаа зарцуулдаг, хөрөнгө санхүү зарцуулдаг гэвч одоо жилийн дараа тухайн номоо хараад энэ дээр чи агуулга юу вэ гэд бүрэн дүрэн санаж гинөө тухайн зохиолд байсан тэр нэрсүүдийг санаж гинөө тэг үйл явдлуудыг хаана газар нутгийн байршлуудаа ерөн санаж агуулга ерөн санаж гинөө гэхэд дийлэх хүний хувьд бол ерөн байдаг. Тэгэхээр яаж юм гэхээр бид нар тухайн 30 минут за 25 минут уншлаа гэж бодох юм бол дуусаад 5 минутанд 25 минут унсанд агуулга өөрөө дахин сэргэн санах хэрэгтэй байдаг. Тэр нь магадгүй өөрөө өмнө гаргаж ирсэн 3 асуултын хариулт тэр 25 минутанд унших дээр гарч ирж байсан. Тэр 3 асуултаа л өөрөөсөө асуух хэрэгтэй. За тэгэд өөрөө хариулах хэрэгтэй. Магадгүй өөртөө биш тий. Хэн нэг үнд. Магадгүй урталтаа нэг юм дүр тавьдсан байх хэрэгтэй тий. Хүүхдүүдийн тэр тоглоомноос ч үж болно шүү дээ. Ингээд тавьж. Тэр хүнд ярьж байгаа байдлаар. Хэн нэг үнд ер нь ярьснараа хүн тухайн зүйлийг 2 дахин илүү сайн ойлгох юм боломж нь байдаг тий. Тэгэхээр эндээс ч хүн одоо тогтоох бус байх нь шүү дээ. Эн чинь ойлгож байна. Дүгнэх чадвар нь маш гайхалтай нэг юм. Бодит өнөөдрийн энэ амьдралтайгаа бодитоор одоо холбож өгөх, нааж өгөх, хэрэглэх энэ зүйлс чинь эндээс гарч ирж байгаа байхгүй тий. За тэгээд мэдээж 5 дахь алхам бол үндсэн бүлэг дууссан, үндсэн ном дууссан үед одоо нэгтгэх ийм чадвар хэрэгтэй гэдэг. Тэгэхээр эхэндээ яг энэ алхамнуудад ингээд сурж явах тухайн үед одоо баг зэргийн хугацаа шаардаад байгаа юм шиг хэрнээ яг энийг одоо эхний нэг ном дээр, 2 ном дээр хэрэглээд дуусны дараагаас энэ маш гайхамшигтай дадлуулж өгдөг л дөө. Тэгэхээр энд хурдан унших зөвхөн тухайн ойлголт биш, энэ ухаалаг унших арга зүйл байгаа. Тэгээд нэг гоё бодиттой гайхалтай нэг амжилтын талаар дуртахад сая өнгөрсөн жилийн 12 сард болсон хурд уншлагын дэлхийн аврал шалгаруулах тэмцээн дээр тамирчин маань одоо 30,000 гаруй хүүхдэд номыг одоо 38 минутын хугацаанд уншиж одоо ойлгоцсон 90% таагаар дэлхийн аваргаас мөнгө медаль авч байна л та. Тэгэхээр өдрийн цайныхаа нэг цагийн хугацаанд бүхэл бүтэн ном дууссан ш одоо ойлгосон 90,000 үзчиход минут дуусчаар 810-аар 15 үг уншсан. Ийм Word-ийн 2 нүгрэн шүү дээ тий. 30,000 үг шүү дээ тий.
Бүхэл бүтэн ном тий. За мэдээж та түр үйл ингээд одоо бидний ихэнх нь ингээд нэгдүгээр ангийн одоо унших арга барил дадалтайгаа ингээд насыг барж байна гэх тий. Энэ бол олон талаар үнэн байх гэж бодож байна. Гэхдээ одоо юу гэдгийг хүн болгон тань шиг юм одоо мэдээлэлтэй ажиллах ур чадвар тийм өндөр хөгжөөгүй тий. Унших арга барил дадал бас тийм сайн хөгжөөгүй. Ер нь зүгээр ийм энгийн одоо энгийн хүмүүс гэж ярих чаашийн зүгээр тий. Унших дадал байдал тийм сайн хөгжөөг хүмүүс ер нь зүгээр анхан шатны зөвлөгөө олгоод хэлүүлэр нэг ингүүл одоо унших арга барил чи сайжирна гэж. Тий, саяны зөвлөгөө тий уншлагын хувьд бол сая миний тэр 5 алхам маш чухал байх нь байна тий. За энэ дээр хурдаа нэмэхтэй холбоотой ерөөсөө ганцхан дасгалыг танилцуулаа тий. Тэгэхээр энэ дасгал бол одоо бидэрт тохиолдоод байгаа тэр олон асуудлуудыг бас шийдэж идэг уншлагатай холбоотой тэр буруу зуршлуудыг одоо байхгүй болгоход чиглэж идэг. Тэр нь юу вэ гэхээр одоо заагч ашиглаж юм уу чиглүүлэгч ашиглаж унших ийм дасгал байгаа. Тэр нь гараараа хуруугаараа зааж болно. Эсвэл балаараа зааж болно гэсэн үг. Гэхдээ мэдээч одоо тухайн текстээс хуудаснаас бол хөндөй байх хэрэгтэй тийм 0.5 см багтаа юм хөндөй. За ингээд нэгэн хэмийн энэ хурдаар явах хэрэгтэй. Гэхдээ энэ өөртөө дуудах боломжийг олох хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс дийлэнх нь бас нэг алдаа бол ерөөсөө subvocalization буюу одоо дотроо дуудаж унших хандлагатай байдаг. Тэгэхээр яаж юм гэхээр одоо ерөөсөө бидний унших хурд маань хэл ярианы хурдаар хязгаарлагдчихад байгаа. Өөрөөр хэлбэл ярих тэр хурдаар хязгаарлагдчихад байна гэсэн. Тэгэхээр бид нар хизээч одоо минутанд унших тэр үгийн тоог одоо нэмэх боломжгүй. Давхар одоо чанга дугаар уншдаг хүн уруул ам хөдөлдөг юм гэхэд дотроо хүн дуудаад байдаг тийм. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхтэй холбоотой. Тэгэхээр өөртөө дотроо дуудах тэр боломж олохгүйгээр бага зэрэг хурдаа нэмж явах хэрэгтэй гэсэн. Ер нь бол энэ хурдан уншлага буюу ухаалаг уншлага дээр одоо суралцах хамгийн анхан эхний хэсгийн дасгалууд юу гэдэг вэ гэхээр эхлээд ерөөсө хурдан дээр ажилладаг гэсэн. Эхний 7 хоног хурдан дээр ажилладаг гэсэн. Хурдыг одоо энэ нүдэнд дасгах хэрэгтэй. За 2 дахь 7 хоног нь бол энэ юун дээр ойлгох дээр ажилладаг гэсэн. Өөрөөр хэлбэл хурд ойлгоцыг хослуулна. 3 дахь дээр бол бүр илүү өндөр хурд руугаа орж эхэлдэг. Ухаалаг уншлага руугаа орж эхэлдэг гэсэн байна. Тэгэхээр одоо яаж юм гэхээр энэ заагч ашиглаж унших дасгал бол одоо ерөөсөө миний хувьд одоо олон улсын хурд уншлагын тэмцээн уралдаан дээр ч гэсэн ерөөсөө бүгд заагч ашиглана. За энэ дундаасаа мэдээж яг хурд уншлага дээр бол ерөөсөө хүн бүрэн уншиж ойлгох тэр боломж бол дээдлэн 1 минутанд 1350 унших боломж байдаг. А энэс дэшээ гараад эхлэх юм бол үг гээгдэж эхэлнэ, орхигдож эхэлнэ. Энэ сканинг гэдгээс бол ялгаатай ойлголт. Тэн дээр бол маш олон үг орхигдож байдаг. Тэгэхээр яаж юм гэхээр бид нар үг алгасахгүйгээр унших дээд хурд бол ийшээ. Тэгэхээр энэ олон улсын тэмцээн уралдааны үр дүнгүйч гэсэн яг энэ дотор л байж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо яаж юм гэхээр тэр заагч өөртөө дуудах боломж олохгүй тэр хурдаараа яваад үз. За магадгүй одоо энэ түрүү хэлсэндээ эхэндээ бол хурдан дээр ажиллаж байгаа тэр ойлгоцыг хоёрт тавиа гэж. За тэр уншсан сэдвээ ер нь бол хурдан уншаад ойлгодог юм уу гэдэг хэдхэн дасгалаар ажиллаж байна. Яг тэр хурдаараа дахиад уншсан тэр магадгүй хоёр нүр текст гэж болно гарчиг доторх тий. Тэр хурдаараа нэг уншаад үз. За энэ үед бол арай илүү их зүйлийг ойлгосон байна. Гуравт нь болохоор яг тэр хурдаараа уншаад үз. Эндээс илүү их зүйлийг ойлгодог. Тэгэхээр энэ нэг талаасаа динамик уншлага. Өөрөөр хэлбэл тухайн материалаас хамаарч хүн өөрийнхөө унших хурдыг тодорхойлдог гэсэн үг байна. Тэ материал. Тэр нь одоо фикшн юм уу, нон фикшн зохиол ном байна уу, тэ? Уран зохиол юм уу, эсвэл одоо мэргэжлийн өгүүлэлттэй энэ ном зохиол байна уу гэдгээс хамааран унших хурдаа өөрөө одоо өөрчлөх боломж нь хувьд нээлттэй байдаг гэсэн. Миний хувьд бол танил бус сэдв бол удаан уншина. Гэхдээ техникгүй яаж дор хаяж 2 дахин илүү хурдан унших надад юм боломж байна л гэсэн. Тэгэхээр одоо энэ заагч ашиглах энэ зүйлийг нүдийг дасгаж өгч байгаа хүний нүд нэгэн хэвд хөдөлдөг. Өөрөөр хэлбэл одоо үгнээс үг рүү үсчдэг гэсэн. Энийг маш энгийн жишээгээр шалгаж болно. Өөдөөдөөс харж байгаа нэгдүгээр хүн одоо би агаар дээр одоо өөрөөс чинь танаас одоо асуух нь шүү дээ. Агаар дээр нүдэрээ нэг тойрог зурж үзүүлдэг гэхэд би нүдийг чинь ашиглахад нэгэн хэвд ингэж хөдлөхгүй огцом хөдлөнө гэд тогтворгүй гэсэн. Хоёр дахь удаага би одоо даалгавар өгч чинь миний хурууны үзүрийг одоо зүрээс нүдээс салгадгүй дагуулж хараараа гэдээ би ингэхэд таны нүд нэгэн хэвэр яг хөдөл. Тэгэхээр яаж юм гэхээр таны нүдийг нэгэн хэвд хөдөлгөх одоо ийм маш том дасгал болж өгч. Дээрээс нь хүний нүд тогтворгүй гэсэн учраас тий мөрнөөс илүү гарч үгнээс үг рүү өсчиж хугацаа алдахаас гадна мөрнөөс илүү гарч хардаг. Дараагийн мөрлөө шийдэхэд илүү гарч хардаг. Өөрөөр хэлбэл хугацаа алдсан үйлдэлүүд. Тэгэхээр одоо яаж энэ заагч ашиглал. Дараагийн заагч маань хоёр дахь төвшөнд яад өгөхөр хүний нүдийн одоо юу идэвхтэй харах талбай гэж байдаг. Хэвтэй болон энэ босоод хэлдэг. Тэгэхээр одоо хэвтэй одоо би тань руу харж байгаа ч гэсэн одоо зураглаач байгаа гэдэг энд байгаа хүмүүсээ эд тогш бүх зүйлийг одоо анзаарч харж чадж байгаа юм.
Тэгэхээр хүний идэвхтэй харах талбай яг үндсэн цэгээс идэвхтэй харах талбай гэдэг гайхалтай зүйл байна. Тэгэхээр заагч маань дараагийн төвшөндөө яаж орж ирж байгаа нэхэр аль мөрнөөс одоо нөгөө захаасаа тий 2.5 см-ийн зайнаасаа заагч ашиг. Тэгэхээр би ичнээ эхний үгнээс биш 2.5 см-ээс зааж чиглүүлэхэд энэ үг аль хэзээ тарих маань нүд маань хүлээж тарих маань боловсруулаад ингэ явж идэг гэсэн санаа. Гэх мэтлэн ингээд маш сонирхолтой юм даашгал болдог. Тэгэхээр ерөөсөө заагч ашиглаад эхлэхэд та 3 хоногийн дотор өөрийнхөө унших хурдыг 50%-аас 100%-аар нэмэх ийм боломж байдаг гэсэн. Тэгээд яг би нэг гой хөгжилтэй бас жишээ ярмаар байна. Хөрвөх чадвар маш өндөр гэдэгтэй холбоотой би нэг хөгжилтэй сонирхолтой жишээ ярмаар байна. За хамгийн анхны 2 шам байна. Анх би 2000 онд 15 нэгдүгээр курсын оюутан аваад ингээд бэлтжижсэн. 2 нь бас мэргэжлийн тамирчин болсон. 2 тамирчин маань бас олон улс хамттай олон сайхан тэмцээн уралдаанд орж дэлхийн рекордыг хүртэл тогтоож ирсэн. За энэ дундаас одоо анхны шам маань 2000 онд суралцаж одоо олон жил явсан олон улсын их мастер Акчол гэж байна. Ака маань 26 наснда одоо яг шүтээс төгсөжсэн. За төсөөр мэргэжлэн байсан л да. Замын чиглэлийн мэргэжлэн байсан. За 26 наснда гинт программист болдог гэж шийдвэр гаргасан. Бүр их сургуулаа төгсөө 4-5 жилийн дараа байна шүү дээ. Ингээд 6 сар Монголдо суралцсан. 6 сар Америкт программын чиглэлээр суралцаад Microsoft-т одоо шалгалт өгч тэнцэж одоо өнөөдөр ингээд ахлах инженерээр ингээд ажиллаж байна. Тэгээ одоо Microsoft-ийн бас хамгийн том төсөл миний буруу санаа бол MI6-ийн энэ төсөл дээр одоо бас ингээд ажиллаад явсан жишээ байна. Тэгэхээр хожуу гинт программист бол ингээд ерөнхий боловс сургуулийн сургуульдаач биш те ихтэй сургуульдаач биш. Ингэж одоо мэргэжлээ сонсон төх байна. За өөр нэг шам маань Цог Бадрах гээд олон улсын их мастер. Маш том биетэй өндөр хэн залуу нэгдүгээр курсын оюутан. За ингээд цогоо маань болохоор ингээд бид нар олон улсын тэмцээнд ингээд оролцож явах тухайд бас ингээд зардлаа юмнад бөөнөрөө нэг өрөөнд байх тий. За тэгээ өөрөөсөө хоолоо их өглөө оройн хоолоо их. Тэгэхээр цогоо маань хамгийн түрүүнд устсан. Бидний өглөөний цаг бэлчээд оройн хоолыг ирчээд хамгийн түрүүнд ингээд бэлчээд. Тэгсэл одоо тамирчин маань бол мөс эдийн засгийг төгссөн. За тэгээд Монголын томоохон компани эдийн засгч дараа нь болсон. Гэсэн чинь энэ хүний мөрөөдөл нь тогооч болох байсан баг. Тэгэхээр цогоо маань ерөөсөө Америк руу би тогооч болно тий гэж явсан. За ингээд Сан Францискод бас маш том рестораны сонгон шалгуултанд орсон ахлах тогооч. За тэгэхээр энэ дээр шалгуултан дээр яаж юм нэхэр мэдээч одоо өөрийнх нь хоол их юм ур чадвар бол маш гайхалтай байсан. Угаасаа энд хоббитой сонирхож. Тэгэд тухайн шалгуултан дээр тухайн рестораны бүх меню тий тэгээд тухайн хоолтой холбоотой орч найрлага дээр нь ажилласан. Өөрөөр хэлбэл одоо энэ хоолыг хийхэд хэдэн грамм давснаас ахуулаа тий бүх одоо соус нь юу ямар байх ямар хэмжээд байна. Энэ дээр ерөөсөө 2 хоногийн хугацаанд одоо ийм даалгавар өгөхөд бүгдэн дээр нь ажиллаж чадсан ба тий. Тэгэд шинэ тухайн ресторанд тоогооч ус. Тэгэд видео кол хийгээд явж хат цогоо маань хэлдэгсэн. Багшаа энэ ямар үнэтэй хотог байна гэж харуулна. Тэгэхээр би одоо маш өндөр л үн хэлж байгаа шүү дээ. За магадгүй $300 гэх юм уу. За $500. Үгүй ээ багшаа энэ $4300 үнэтэй хотог. Багшаа энэ ямар үнэтэй хотог вэ гэл. Тэ тэгэхээр хүний хобби сонирхол нь хүртэл өөргөөц. Тэгэхэд тэр бахыг өшөглөхдөө энэ утгаараа гэдэг байна шүү дээ. Биднэрт бол нэг л утга тий үнэн хамаагүй гэж байна. Тэгэхээр энэ дэр бол хөрвөх чадвар гэдэг талаас нь ярьж байгаа. Тэгэхээр энэ үндсэндээ бол одоо сая би нэг тоо баримт ингээд хэлсэн. За дээрэс нь ингээд хэллээ тий. Ерөнхийдөө нийт юугаар 70% нь гадаад ажиллаад байна гэсэн үг. Үгүй. Ер нь бол сая тэр номон дээр 120 эхний 128 шний мэдээлэл гаргахад бол 70% нь бол яг байгалийн ухаан, математикийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжтэй эзэмшээ сурж ийн мөн төгсөөд ажиллаж байна. Тэр дийлэнх нь одоо энэ 120 шин дийлэнх нь гадаад суралцж ийн төгссөн байна гэсэн. Гадаад суралцж хүмүүсийн хувьд яг зүгээр нэг юм нийтлэг чиг хандлага байдаг шүү дээ. Одоо Монголд ирэхээр ингээ нөгөө нэг эзэмсэн мэдлэг ур чадвар нь яг үнгүйтэй байна гэдэгтэй тэр бас одоо ер нь ортой гэж боддог л дээ. Янз янзын судалгаанаас ч гэсэн харагддаг. Тэгтээ энэ тал дээр зүгээр та юу гэж боддог? Одоо бид нар чинь одоо жишээ тавал ингээд айгүй үн цэнтэй оюуны капиталууд бэлтжээд тэг ингээд гадаад ажиллах чинь яхан тийм биш үү гэж бас тийм үнцэг байж болох юм. Магадгүй энэ яах явцуу тийм үзэл бодол байж магадгүй юм. Та юу гэж бодож байна? Ер нь уг нь бол энэ чинь ирээд ажилласан зүгээр л байгаа шүү дээ чинь. Тэгэхээр одоо магадгүй миний хувьд бол бодож байгаа. Хизээ нэг цагт одоо хэрвээ гадаадд одоо ажиллаж байгаа энэ гайхалтай одоо энэ боловсрууччин гэж бас нэрлэж болно. Тэг мэрэгчлэнүүд маань хизээ нэг цагт одоо Монгол дээр нь тэр нь одоо цаг хугацааны хувьд ямар байх вэ гэдгээс өөрсдөөс намар. Үнэхээр одоо за би болсон байна тий. Одоо яг л Монголд одоо бас боломж асар их байгаа тий. Энд одоо асуудал асар их байгаа. Тэгэхээр энэ дээр бас ирээд хийж бүтээх, баялгаа бүтээх энэ боломж хүн болгонд байгаа. Тэгэхээр миний хувьд бол одоо бүгд хизээ нэг цагт одоо
эхнээсээ ирээд ажиллаж байгаа. Тэг хизээ нэгэн цагт одоо их орныгоо хөгжил дэвштэнд бол гар бие орцсон. Энэ дэр мэдээж одоо төрийн бодлого нь зөв байх ёстой. Мерит зарчим магадгүй одоо зарим нь төрд ажиллахыг үүсэхгүй төрд ажиллаж байгаа үед тэр мерит зарчим болоо зайлшгүй хэрэгжиж явах ёстой. Харамсалтай нь одоо өнөөдөр төрд энэ механизм чи орхигдоод байна уу гэж харагдаж байгаа. Тэгэхээр одоо төрийн бодлого нь одоо үнэхээр чадaltaй чадвартай энэ улсуудаа ингээд багаас нь эхлээд дэвшүүлээд ингээд явж явах ёстой л гэж харж байгаа. Хизээ нэг цагт бүгд л ирнэ. Тэ бүгд л ажиллана л гэсэн одоо юм итгэлтэй байна. Би яг нөө подкастын зочноос бас нэг зочдоос ингэж асуумаар санагдаад ялангуяа таньш хүмүүсээс ерэн зүгээр одоо тархины гойчлт энэ төргээл янз янз юм яриад байна. Тэ брэйн дрейн гадагшаа явах усгал ихслээд гэж юм. Тэ одоо оюуны чадамжтай хүмүүс нь гэхдээ нөгөө талаас энэ чинь бас Монголд амьдрахын бас нэг гоё тал, сайхан тал, романтик тал, ашигтай тал гэж бас байх хэрэгтэй болоод шүү дээ. Тийм байгаах гэж би итгэдэг. Ер нь таны бодлоор Монголд амьдрахын, ажиллаж амьдрахын тэ карьер бүтээхийн гоё юм нэг юу вэ? Тэ Монголд бол түрүү хэлсэн маш их юм боломж байгаа тий. Өөрийн эзэмссэн мэргэжлээ одоо сурч мэдсэн зүйлдээ илүү үр дүн гаргах. За энэ одоо өөрөө нэгд л одоо энэ баялаг тий. Энэ бүх зүйлээ хуваалцах энэ боломж нь маш их байгаа. Одоо Америк гэдэг юм уу, тэр одоо Хятад гэдэг юм уу. Энэ дунд бол одоо өрсөлдөөн гэдэг зүйл асар их байгаад байна шүү дээ. Тэгэхээр илүүдлгүй яг нэг өрсөлдөөн гэж ярихаас илүүтэйгээр хувь хүн өөрийнхөө аз жаргалыг бүтээх боломж нь Монголд маш их байгаа маа тий. Тэгэхээр аз жаргал гэдэг маань ерөөсөө өөрөө өөртөө л ажлахын нэр байгаа юм л да. Өөрөө ажил өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун байх энэ тухай л ойлголт байгаа. Сая миний хувьд нэг ийм шийдвэр гарах бас нэг мөч ирсэн л дээ. Яг одоо нэг Америкт үйл ажиллагаа хийхэлсэн нөгөө түрүүн хэлсэн хувийн хувьд бол нэг том эрхэм зорилго байгаад байна тий. Дэлхий биднээс суралцсанаа гэдэг. Тэгэхээр гадны нэг ч гэсэн хүн одоо бидний боловсруулсан энэ хөтөлбөрөөс суралцсан бол бас нэг том мөрөөдөл биелэх гэдэг юм л да. Тэгээд одоо Америкт эхлүүлсэн энэ үйл ажиллагаа, компани үйл ажиллагаатай холбоотой бас тийш ажиллаж амьдрах тийм боломж бол гарч ирсэн. Тэгээд тэр утгаараа ч гэсэн явах шийдвэрээ гаргасан байж байгаа эцсийн мөчт тэгээд болсон. Тийм. Тий. Эцсийн мөчт болсон. Тэгээд яг хөө зүгээр эндээс нэг зүйл ажиглах нь бол яхаар одоо энд бол гэр бүл тий хамаатан садан найз нөхөд за тэгээд мэдээж одоо бүхэл зүйл маань одоо энд байгаа. Нэгт тий хоёрт одоо яг нөгөө энэ баг хүүхдүүд маань тэнд цэцэрлэгт ордог сургуулиуд магадгүй хизээ нэг цаг ирэхгүй байх вэ гэдэг нэг юм айдас бас нэг хэлэх хэрэгтэй. Яг л бас 2-3 жил тэнд үйл ажиллагаа явуулах дээр ажигласан зүйлс бол байдаг. Мэдээж одоо элэг нэгтнүүд маань бас хүүхдүүдээ одоо их хэл соёлоо эзэмшүүлэх талаар ууггүй бас хичээж ажиллаж байгаа ч гэсэн тэнд орчны бас нөлөөлөл байна уу те хэлээр одоо ярих нь хомс байгаа тийм хүүхд багчууд хүртэл ингээд байж чинь те ойлгохгүй байх юм тохиолдол магадгүй яг энэ зүйл маань бас ингээд утсан. Тэгэхээр миний хувьд бол Монголдо байх нь ёстой нь харин ажлын хувьд бол ирж очиод байх ёстой байна гэдэгт ийм шийдвэрээ гаргасан. Тэгээд яг тий Америктийн талаасаа тэгээд яг одоо тэгэхээр ягаад гэвэл одоо тэнд бол хичнээн боломж байгаа ч гэсэн одоо эндээ олж авч чадахгүй зүйлс тэндээс би олж авах бас боломжгүй гэж харагдчихсан байнга одоо мэдрээд авах боломжгүй гэж харагдсан. Тэгэхээр энэ шийдвэрийн хувьд бол гаргасан. Тэгэхээр одоо үйл ажиллагаагаар бол тэнд байгаа элэг нэгтнүүдтэй бас хүч ажиллах тий. За цаашлаад одоо мэдээж тухайн улсын иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаануудаа авсан гэдэг идэвхтэй явуулна л гэж харж байна. За тэгэхээр Америкийн нөхцөл танах чинь бас салбараа нээж байгаа тий. Ер нь хэр одоо акцтай явж байна. Та бас түрүү ярьлаа л да ингээд бас бичвэрэмтэй ажлууд ерөөхдөө болчихсон байна тий. Та бол өөрөө бас 90-30 байх юм тий. Яг гадаадд салбар нээж байгаа юм бас гол одоо зорилго бас тэгээд эн чинь бас нөгөө талаар ашигт ажиллагаа бүхий бизнес байх хэрэгтэй болж байгаа шүү дээ. Тийм талаар жаагаад бодлож ярил. Тийм тэгэхээр ер нь бол яг франчайз гэдэг бол яг харахгүй одоо нөгөө олон ус хүний одоо нэг зорилгын төлөө нэгтгэж байгаа нэг юм тий гоё шин зүйл бүтээж байгаа ийм л ажил байгаад байгаа юм л да. Тэгээд бид нар энэ модель бол хэрэгж дээрэс нөгөө Америкийн стандартыг яхааргүй олон улсын стандарт болж байгаа учраас тэр стандартыг л одоо хангахын тулд бид нар бүх зүйлээ бэлтгэл ажиллаа ингээд хангаад явсан. Одоо ердөө ганцхан оюуны өмчтэй холбоотой патенттай холбоотой цөөх хэсэг үлдсэн. Тэр нь одоо өнөө маргааш одоо 2 жилийн хугацаанд яхааргүй маш их цаг хугацаа авдаг зүйл учраас олон улсаас бүгдийг авсан байна. Одоо Америкт бас тусдан дахиж бүртгүүлж авдаг. Тэгэхээр энэ бол одоо шалгагч тэр төвшөндөө явж байгаа. Гэхдээ
одоо 2 сард өнгөрсөн 2 сард 2 жил болж өнгөрсөн 2 сард бол бид нэр сүүлийн материалуудаа өгсөн байгаа. Тэгээд өнөө маргаашгүй одоо гарах байх гэдгээ хүлээж байгаа. Тэгэд бид нар одоо яг энэ 23 бүлгийн ерөөсөө нэг бүлэг нь бол яг энэ хэсэг байгаа. Энэ нь одоо батлагдсан тэр мөчд одоо Америкт хэд хэдэн зайлшгүй нөгөө FTD бүртгүүлэх шаардлагатай мужуудаар бүртгэл нэгдээд одоогор бол эхний байдлаар одоо 40 гаруй одоо манай эрхийг одоо үйл ажиллагааг эхлүүлэх юм эрхийг эрх хүссэн хүслүүд ирээд ер нь бол үндсэндээ шалгаруултыг урьдчилсан байдлаар бол хийсэн байгаа. Энэ дундаас бараг 18 нь Америк хүмүүс байна. Тэгэхээр одоо бид нар ч гэсэн одоо энэ анхны одоо тэр Виржиниа мужид одоо нэгдсэн энэ MemoKit энэ одоо Accelerated Learning Center буюу хурдтай сурцахын төвд ер нь альва зүйлийг л хурцтай гэдэг агуулгаар өгсөн. Энэ төв бол одоо ингээд 2 дахь хичээлийн жилдээ маш амжилттай явж байна. Бүх одоо хичээлүүд яг 100% англи хэл дээр ингээд заагдаад арга зүй хөтөлбөр ер нь бүх зүйл маш гоё боловсронгуй болоод бид нар ч гэсэн эндээс алдаагаа хараад сайжруулалтуудаа хийгээд ингээд явж байгаа. Тэгээд мөн ялгаагүй Австрали Солонгост бас Австрали Солонгос бол яг Монгол стандартаараа бас явж байгаа. Гэхдээ одоо яг Америк стандарт батлагдсан тэр мөчд ихлээд одоо яг аль ч улс төр чи одоо тэгэхээр Монголын боловсролын хөтөлбөрийг гадагшаа их спортлж байгаа анх тохиол гэсэн үг. Нэг талаасаа тийм миний мэдээ яг өөр зүйл байхгүй байгаа учраас те. Миний үнс судалснаар бол байхгүй байгаа тийм. Тэгэхээр анхны тохиол. Ер нь тэнд ингээд одоо гадаад очиод ямар нэгэн сургуультай ингээд багшлаач, ажиллаач гэсэн өндөр цалин амлсан тийм юмуд ирж исэн байх гэж бодож байна тийм. Олон санал байгаа тийм. Тэгээд хамгийн 2-3-ыг ярил та илээ. Одоо яг 20 онд бол юунаас ирж байсан? Эмиратаас ирж байсан. За 20 онд. За тэгээд 19 онд юм байна. 19 онд Эмиратаас ирж байсан. За тэгэхээр мэдээж эндээс нөгөө олон улсаас амжилт гарах юм тамирчин бэлдэж өгөх юм бол гэдэг бас олон зүйл амлаж ирсэн л да. Тэгээд мэдээж нөгөө ковид гэдэг зүйл байсан. Гэхдээ миний хувьд бол явах бодол бол байгаагүй. Угаасаа эндээ яг үйл ажиллагаа маань мужигнаад ид одоо дундаа ингээд мужигнаад явж ирсэн үе. За мөн одоо хятадаас одоо ирж ажиллах юм санал бол ирж ирсэн. Яг гэвэл одоо бид зөвхөн одоо олон улсын нөгөө бидний үр дүн яхааргүй олон улсд бол нөлөөсөн. Зөвхөн ой тогтоолт спорт бус оюуны спорт маш олон төрлөөр бүгд нь амжилт гаргаж байгаа. Тэгэхээр энэ сурах арга барил гэдэг бол энэ хөрвөх чадвартай гэдэг нь харагдаж байгаа юм да. Альж спорт руугаа ингээд орж болж байгаа нь харагдчихсан. Тэгээд яг хуу энэ хоёроос бол ингээд татгалзаж байсан. За мэдээж одоо нөгөө ажиллахтай холбоотой бол олон газар саналуд бол байсан. Тэгээд хоёр гол санал бол энэ дээр байсан тийм Эмират. Тэгээд сая жишээ нь 24 оны 11 сард оюуны олимп бас Дубайд болсон. Энэ тэмцээнд манай баг тамирчид одоо нийт 35 улсын тамирчид оролцсон баг. 36 медалаас 35 авсан манай тамирчид. Ганцхан медаль олон улсад үлдсэн. Тэр үед одоо мэдээж одоо гадныхан бол сонирхож эхэлж байгаа, контакт үүсгэж эхэлж байгаа. Тэгээ яг хөө зүгээр ирээдүйд бас энэ Эмиратд бас маш том юм боломж байгаа юм байна гэдгийг харсан. Тэгээд яг хөө сүүлийн хэдэн жил миний хувьд бас ингээд хилэн дээр нэлээд анхаарч сурж байгаа өдөр болгон бас энэ нөгөө тархины фитнес гэдгээр өдөр болгон өглөө болгон 20 минутыг бас хэл үзэхдээ бол зарцуулаад явдаг. Тэгээд энэ жилийн үед бол араб хэл бас ингээд яг л одоо ирээдүйд одоо 8 дахь хэл гэх юм те. Тэгэхээр одоо энэ жил 8 дахь хэлээс шинэ хэлээс сурч байна. Тийм. Тэгэхээр энэ жилийн үед бол тэгтээ илүү ахиц дэвштэй байгаа. Өмнө нь одоо жилийн хугацаанд үздэг тэр төвшнөө жишээ 4 сарын хугацаанд үзэж байгаа жишээтэй те. Тэгэхээр энэ дадал бол одоо өдөр тутмал хийдэг нэг энгийн зүйл болж болсон байна гэсэн. За дачин ах Монт хөрөхт сурж исэн те. Тэгээд тэндээсээ Турк руу очиж сургуульд эрх зүйчээр сурж исэн те. Эрх зүйч маяг шүү. Тэндээс оюуны спортоор хичээлж гисэн тийм ээ. Ер нь яг зүгээр тэр үед таны мөрөөдөл зорилго ямар байв? Тэг өнөөдөр ер нь яаж тэр маань хувирж өөрчлөгдсөн бэ гэдэг тэрийг сонирх бол тэг өмнө дурдсан байдлаар бол дахин хариулахад бол яг хуу яг энэ нөгөө эхлээд бол хуулийн сургуульд ингээд суралцж явах өстэй бол илүү нөгөө шалгалтад амжилттай өгөх шигэлж байсан тий. Анх энэ суралцгын талаар ойлгож мэдсэн, суралцсан нэг төрлөөсөө нөгөө төрөл рүү ингээд шилжсэн. Яхаарахгүй одоо энэ тархины энэ гайхалт түрүү хэлжсэн. Тархи одоо ямар гайхамшигтай гэдгийг мэдрэх тусам л одоо энэ сурах үйлд бол илүү дурлсан гэсэн үг. Тэгэхээр энэ маань одоо тэмдэглэл хөтөлгөөс эхэлж байгаа тий. Тэмдэглэлийг яаж хөтлөх ёстой. Өөрөөр хэлбэл 2006 онд одоо жишээ нь оюуны зураг гэдэг энэ ур чадварт суралцж байгаа. Тэгэхээр миний хувьд бол одоо яг анхны л одоо ер нь бол олон улсын сурагч багш. Одоо энэ оюуны зураг буюу mind map-ийг зохиосон
Тэ дэлхийд одоо 500 сая гаруй хүний амьдралыг өөрчилсөн гэж хүртэл яригдیں۔ Агуу сургууль мөчөлс Тони Бузан гэж энэ хүний шав болж бас очсон. Тэ баяртай байдаг л да. Тэгээд зуны 4 сар ажилласан төлбөрөө ажилласан одоо нөгөө цалингаа бараг тэр чигээр нь би 7 хоногийн сургалтанд төлж илвэ. Тэ. Тэгээд тухайд бол найз нар маань хэлчихсэн. Юу хамаг одоо олсон мөнгө ингээд өгчих ингээд. Тэгэхээр одоо би жишээ нь одоо тэрнийхээ хүчин одоо өнөөдөр ингээд амьд. Тэр бол хамгийн чухал хөрөнгө оруулалт байх. Тийм бодож төлөвлөх бүх ажил тэ суралцах бүх үйл энэ оюуны сургуулиар дамжиж байна л да. Төлөх үүрэг тэ холбоо үүсгэх арга. Тэгэхээр Тони Бузан бас манай дэлхийн холбооны ерөнхийлөгч маань байсан тэ. Ийм гайхалтай. Тэгэхээр одоо тэр цаг хугацаа мэдээж одоо илүү хичээл номдоо үр дүн гаргана гэж ажиллаж байсан бол үр дүн мэдрэх тусам яагаад нэр өөрийгөө сорж болохгүй гэшгээд одоо тэгээд олон төрлийн тэмцээн уралдаануудаар орж игээсэн. За тэгэл ой тогтолцоо сувжсэн, уншлага руу орж ирсэн. Уншлагаас хамгийн их анх эхэлжсэн. Хурцтай унших тусам энэ зүйлээ бодох, сэтгэлдээ санах энэ хэрэгцээ шаардлага энэ ой тогтолтой арга техникүүдтэй холбогдож байна. За мөн одоо тэр оюуны сургуулиуд тэр бүхэл бүтэн 300 хуудас номын агуулга, 200 хуудас номын агуулгыг ганцхан А4-ийн цаас руу тэмдэглэж болж байна. Энийгээ сэргээн санах, эндээгээ бодох, дүүнэхэд тэ бодит амьдралдаа хэрэглэхэд, ажил дээр ашиглахад бүх зүйлийг нэг дуурайс харна гэдэг нь ямар гайхамшиг гэдгийг жишээ нь мэдэрч байна. Ингээд суралцах үйлдэлээ олж ирсэн. Тэгээд үр дүн гайхалтай гарсан учраас өөрийгөө ер нь сорийг шийдээд анхныхаа тэмцээндээ ингээд мөнгөн медаль хүрчээсэн. Магадгүй одоо оюуханы академиг байгуулах үндэс болсон. Тэр нь бол хурдан уншлагын тэмцээн байсан. За ингээд энэс хойш бол одоо 10 гаруй олон улсын тэмцээнүүдээс 10 гаруй медаль бол хүрчээсэн. За тэгээ өнөөдөр бол бид дотоодоо гэхэд 200 гаруй тэмцээн уралдааныг зохион байгуулсан байна. Энэ 15 жилийн хугацаанд олон улсын одоо 74 тэмцээн, 151 цом, 1609 медаль хүртэж, Гиннес дэлхийн олон дээд амжилтуудыг хүртчихээд. Тэгэхээр одоо ингээд зорилго бүр анх нөгөө өөрөө хийжсэн бол одоо нийт рүүгээ явсан. Тэгээд юу хэлсэн байгууллагын эрхэм зорилго маань одоо оюуны өндөр чадамжтай дэлхийн иргэнийг бүтээлсэн. Энэ бүтээн биш, бүтээлсэн гэсэн. Яг гэвэл тухайн иргэнийг хүмүүжүүлж төлөвшүүлэхэд гэр бүл нь оролцож байгаа. Одоо өөрийнх нь ерөнхий боловсролын сургуулийн сургууль нь тэгээд оролцож байна те. Өөр хамаатан садаа ах эгч дүүс олон хүмүүс орж бид нар ч бас нэг талаас нь ингээд оролцсон. Тэгээд дэлхийн иргэн байя те. Энэ зүйлд одоо өөрсдөө үлээх чиглүүлээ гэд ингээд явж байгаа. Тэгэхээр ер нь бол хүмүүсийн яах арга одоо байгууллагын хөгжлөөр хувийн хөгжиж гэсэн ер нь нэг одоо нэг 25 хүртэлх наснд нэг өөрчлөгдөл 25-аас 35 наснд нэг өөрчлөгдөл тэ 36-аас 45 нас гэдэг юм уу 50 нас ч гэсэн ингээд өөрчлөг. Одоо бол миний хувьд бол тэр үнэт зүйл нөө зарчим нөө байгууллагын хөгжлөөр хувийнхаа хөгжлөөр энэ эрхэм зорилго нь бүгд л одоо тодорхой болсон. Одоо энийг л одоо насан туршдаа хийх болов гэж жанжин шугам бол ирэхэд гажаагүй шүү дээ. Зүгээр энэ дундуур та түрүү ном гэд ярьсан зөв сонирхуулаад авчуулаад сухад та 90 жилд хэдэн ном уншиж байна? Ер нь бол яг эд тэд гэдэг тоо бол байхгүй. Гэхдээ өдөр болгон уншиж байна. Өдөр болгон 20 минутыг уншлага зарцуулж байгаа. Тэгэхэд өчигдөр гэхэд л одоо Майкл Дейлийн өөрийнх нь номыг PC Mall-оос гаргасан тий. Энэ номыг бол уншиж жишээ нь ингээд дуусгаж байна. Тэгэхээр ерөөсөө өдөр болгон л 20 минут тогтмол. Тий. Энэ бол ерөөсөө нэг том ажил биш. Төлөвлөлтөнд заавал байх хэрэгтэй. Зүгээр л дадал болсон. Энэ нөгөө шүд угаахтай адилхан дадал болсон л гэсэн үг тий. Тэгэхээр өдөр болгон л уншиж байна. Бас нэг зүйл сонирхмаар ган ер нь одоо ингээд маш олон тэмцээнд орж ирсээр нь хамгийн одоо санаанд үлдсэн те бас тэгээд одоо челленж болсон хоёр тэмцээний хоёлаа нэрлэв. За сая хамгийн сүүлд миний оролцсон өөрийн тэмцээн байна. Одоо Беккемн гэдэг одоо маш гоё юм хөлөг тоглоом шатар даамтай төстэй хөлөг тоглоом байна. Одоо бүр дэлхийд 5000 жилийн түүхтэй оюуны спортын бас анхны тоглоомуудын нэг юм хөлөг тоглоом баг. Өнөөдөр дэлхийн саяар ер нь бол шагнарын сангаараа баг покер спортын дараач орох үз тий. Тэгвэл бүр дэлхийд даяар маш өндөр түвшинд ингээд хөгжсөн ийм сонирхолтой спортыг бид нар бас Монголдод нэвтрүүлээд одоо 3 жилийн нүүрэг үзэж байгаа. 3 жил улсын аварга хүртэл зохион байгуулж. За ингээд яг сая 3 дахь улсын аварга зохион байгуулж миний хувьд өөрөө 6 дугаар байрт орсон байгаа. За тэгээд анхны олон улсын тэмцээнд оролцож үзсэн. Монголоос одоо Беккемний. Тэр нь сая Японы нээлттэй тэмцээн 4 сард болсон. За энд мэдээж нөгөө маш их цаг зав ажилтаа байсан учраас ер нь яг бэлтгэл их боломж маань ер нь хомс байсан. Гэхдээ орой болгон 9 гэж ажил тарж ирээд би 9-өөс 11 оронд дэлхийн одоо 2 удаагийн аварга Японы тамирч Азаас ердөө 2хан дэлхийн аварга байдаг. Хоёулаа Япон хүн л дээ. Тэгээд
Мочи гэсэн энэ ирэх юм одоо дэлхийд одоо үнэхээр одоо гайхалтай рол модель болсон яг энэ спортод. Энэ хүний тоглолтын бичлэгийг би орой болгон 2 цаг үзсэн. За. Тэгэл YouTube дээр тавиал зогсоогоол одоо энэ ямар нүүдлэх вэ бодоол за тэгэл үргэлжлүүл өөр нүүдлэчүүд яагаад хийчихв гэдэг энэ дээр анализ хийгээд ингээд 14 өдөр буюу 28 цагийн үнэ бичлэг үзсэн. За тэгээд энэ хүн хамгийн гоё нь энэ тэмцээнд оролцож байгаа. Тэгээ миний хувьд бол том мөрөөдөл байсан л та. Энэ хүнтэй нэг таарчих юмсан. Хожигдох нь чухал биш. Энэ хүнтэй таарна гэдэг бол нэр төрийн хувьд бол одоо маш том зүйл л дээ. За ингээд очисон энэ тэмцээнд ингээд эхний өрөг дээр Японы номер 10 нөхрийг миний хувьд хожиж байгаа. За хоёр дахь өрөг дээр бас ингээд хоцсон. За ингэсэн чинь гурав дахь өрөг дээр яг нөгөө дэлхийн аврагтаа таарсан тэр мөч. Яг онолтууд гараад ирсэн. Би ганцаарх нь ойрсон. Yes гэж ойрсон. Тэгсэн чинь нөгөө бүх хүн гайхал ингээд харсан чинь миний онолтыг харчаад бүгд толгоос ихсэрч байгаа байхгүй нэ гэл. Тэр энэ бол миний хувьд бол яг гэвэл энэ хүнтэй би өмнөх хоёр хожоогууд энэ хүнтэй таарахгүй гэсэн үг байхгүй. За ингээд дэлхийн номер 1 хүнтэй ингээд таарсан. Тэгээ бид хоёр тусгай өрөөнд орж байгаа шууд лайв стриминг те. Дэлхийд бэккэмний бүх пэйж хуудасуудаар ингээд сошиалуудаар ингээд цацагдж байгаа гэсэн үг. За ингээд энэ эрхэмтэй ингээд тоглосон. За тэгээ эрдэнэ эрхэмтэй 9-5-ын харьцаагаар хоцсон. Тэгээд энэ бүр том түүх бүтээсэн л дээ. Дамаг болсон шүү дээ. Тэгсэн бүр энэ бол бүр маш том энэ сюрприз. Яг тэмцээний нээлтэн дээр яг Мочи дэлхийн 2 удаагийн аврал нөхөр тайзан дээр гарч ирээд намайг хоцсон би энэ малгайгаа биелгэлнэ. Энэ дээр бичих нь болохоор I beat Mochi гэсэн юм бичгтэй малгай. Тэгээд энэ хүнийг 9-5-ын харьцаатаагаар ингээд хоцсон маань ерөөсөө мартагдахгүй маш том дурсамж. Хүн болгон бүр баяр өгч байгаа нь тий. Юу байсан. Яа тэр доорх тэр комментууд стримингийн тэр доорх комментууд эдэр бол үнэхээр хөвгөлтэй байсан та тий. Нөгөө магадгүй нэг зүгээр нэг нөхөр тий. Тосгоны нэг нөхөр л гэж агуулгын тийм байгаа. Ирснээ World Seed number 1 нөхрийг хожижлоо тий нэг тосгоны нөхөр гээд. Тэгэл иймэрхүү комментууд байсан тий нэг дүлий цэрэг гэдэгтэй адилхан. Тэгэд энэ бол гайхалтай мөч байсан. Тэгээд яг нөгөө юун дээр яг шагнал галдуулах тэр 3 энэ дэр бол яг тэр үндсэн тэмцээнд бол миний хувьд тэгээ 11-т орсон 76 тамирч өрсөлдөд 78 билүү өрсөлдөд 11-т орсон. Ингээ 3 дахь өдөр бас сайд ивент болсон байгаа. Энэ дэр миний хувьд 8 оролцогч 8 үлэнгийн ходжиж тэгээд төрүүлсэн байгаа. Тэгээд энэ бол маш сайхан дурсамж. За тэгээд юун дээр яг тэмцээний хаалтан дээр бол Мочи маань бас бараг 3 минут тайзнаар миний талаар ярьсан л да. Тэгэхээр энэ дэр агуулга нь бол яг нөгөө хаамаагүй сургаггүй нөхөрт хожигдоогүй шүү гэдгээр тайлбарласан. Тэ. Энэ нөхөр бол одоо маш олон спортоор ингэж хичээл. Тэгээ Гиннес рекордыг хүртэл эзэмшдэгэ гэдэг ингээд миний талаар бас ингээд явсан. Тэгээд олон гоё юм харилцаа холбоог олон хүмүүст бас тэр акшнд энэ бэккэмнөх спортод бол тогтоож чадсан. Тэгээд одоо эх жил бас бид нар магадгүй бэккэмний олон улсын тэмцээнд хүртэл Монголд хийнэ гэж төлөвлөж байгаа. Хоёр дахь нэг тэмцээн бол юу байгаа? Анхны дэлхийн аврагт багаар оролцож байсан үе. 11 онд 2009 онд нэг 15 тамирчин 15 суралцагч авч ирсэн гэсэн тийм. За ингээд 11 оны дэлхийн аврагт багаар оролцохдоо бид нар дөрвөлөө оролцсон. За ингээд энэ хоёр тамирчин маань хамгийн өндөр цолыг хүртчихсэн. Олон улсын их мастер гэсэн. За тэгээ бүр багаараа бид нар шууд нөгөө хүрэл медаль хүртчихсэн. 3 дугаар байрт орж ирсэн. Тэр цагаас хойш одоо өнөөдөр хүртэл тогтмол эхний 3-т ингээд явж. Тэр бас мартагдахгүй нэг юм том тэмцээн. За тэгвэл хамгийн одоо онцгой тийм рекорд та ч юм бол танахын ч бас олон рекорд тогтоосон тэр рекордыг нэрлэе тийм. За өөртөөгөө холбож нэг жишээ дурдвал өнгөрсөн жил 2 сарын 2-нд бас нэг шавья бэлдчихсэн Гиннест. Тэр нь юу нөхөр сонсголын өдөртөлтийн Саймон гэсэн төрлөөр нүдэ боогод хөг сонсоод буцааж тэр хөгийг дарах хэвээр. 5 секундын дотор дараагийн хөгийг дарахгүй бол тэгээ шууд хасагдана гэсэн. Тэгээд шавь маань 275 үг сонсоод буцаагаад нэг ч алдаагүй санаж одоо Гиннес рекорд тогтоосон. Тэгээд шавья бэлдэж явах үедээ би ер нь нэгэн цаг гаргаж байгаа ч багш нь бас өөрөө давхар бэлдээ гээд. Тэгээд дараа нь шавьяхаа рекордыг эвдсэн 325 үгийг сонсоод нүдэ боожгаад тэгээд бүгдийг дараад тэгээд өнгөрсөн жил 2 сарын 2-нд Гиннес рекордыг тогтоосон нэг амжилт байна. За шавьнараас гэх юм бол одоо сая гавьяа тамирчин болсон манай их мастер мөвшөр маань 30 минутанд 6270 цифр тогтоосон байна. Тэгээ 6000 тог нэг хараа буцаж алдаагүй санаж бүх дараалалаар тий. Энэ бол одоо гайхамшигтай рекорд. Тэр хүний тарихны боломжийг л ямар гайхамшигтай бэ гэдгийг л харуулж байгаа. За бас одоо энэ өнөөдөр хүртэл 18 онд Солонгост улсын нээлттэй тэмцээн дээр Шижир Эрдэнэ олон улсын их мастер одоо Шижир Эрдэнэ маань нэг багц буюу
52 ширэхгүй зэрэг холиод өгөхөд ердөө 12 секундын хугацаанд нүүдлээд нэг ч алдаагүй сонсон. Энэ дэлхийн рекорд өнөөдрийг хүртэл бас ингээд эвдэгдээг явж байна. Гэх мэт л одоо рекордуудыг дурд бол одоо гайхамшигтай их байгаа тий. За тэгвэл нэг зүйл асуумаар байна. Та ингээд унших одоо суралцах, чэйжлэх, бичих одоо заах гэдэг энэ арга техникүүдийг бол одоо нэлээд өндөр түвшинд эзэмсэн юм одоо хүнтэй. Ер нь энэ эдгээр ажлаас ер нь та өөр юу хийдгийг чөлөө цагаараа гэж асуумаар байгаа байхгүй. За чөлөө цагаар бол одоо гэр бүлдээ цагаарахыг хичээж байна, аялж байна. За миний хувьд бол яг өөрөө гэхэд одоо 51 улсаар аялж утсан байна. Ажил мэргэжил за аялал гэдэг оюутан байхдаа 20 настайд би 20 улсаар аялж ясан байна тэ. Тэгэхээр энэ миний хувьд бол хамгийн том одоо хөрөнгө оруулалт гэж би хардаг. Зундаа ажиллана, Англид очиж ажиллана. За ингээд тэтгэлгийн одоо тэтгэлгүүд маань хоримтлагдана. За ингээд эн чинь ерөөсөө аялал зарцуулагдана. Туркээс аль ч улс руу явхад асар бага зардлаараа явах юм боломжууд байдаг. Тэгээ олонтоо хүн одоо ингээд улс болгонд одоо хөрөнгөсөн сайхан найз нөхдүүдтэй. За тэгээд мэдээж одоо нөгөө чөлөө одоо чөлөө цаг гэр бүлдээ зарцуулах, аялах, хамтаа спорт үзэхтэй гэх мэтлийн явж байна. За хувийнхээ хувьд бол жил бүр ямар нэгэн бас ур чадварыг одоо сайн эзэмших бас хичээж байна. За зүгээр сүүлийн 3 жилдээ ингээд ярихад урьдчилан гэхэд одоо буудлын спорт руу орсон юм байна. За тэмцээнд хүртэл оролцож 100 м 25 метрийн одоо 100 метрийн Kalashnikov энэ төрөлд төрүүлсэн байна. 25 метрийн гар буунд хүртэл төрүүлж. За өнгөрсөн жил мотокросс руу орсон байна. Уул хадаар бас аялсан байна. 2 ч онхолдсон байна. За тэгтээ яг маш сайхан амжилттай. За энэ жилийн үед автоспорт руу орсон байна. 69 руу орсон. За 2 ч одоо тэмцээнд мастер кроссын 2 тэмцээнд оролцлоо. Сая энэ 100 өвөр хангаар хангаад. За тэгээд нэг тэмцээндээ цом хүртсэн байна. Тэгээд ингээ гих мэтлэн ингээд одоо яг гэр бүлийн маань бас хэлж байгаа юм л да. Одоо жил өнгөрөх тусам наад хобби чинь хүндрээд байна шүү гэх. Тэгээд магадгүй би бас хошигнод за эргчл одоо нисэн дэл гэсэн. За Iron Man гэдэг шиг л ирсэн. Ер нь та түрүүнгийн нөгөө Монгол хүүхдүүдийн оюуны потенциалын талаар л одоо зүгээр яг энтэй хэрэг зэрэг холбогдсон сайн мэдэхгүй. Одоо Монголц гээд e-спортын багийнхан бас өөрийн стратеги төр тактик юмнуудаараа нэлийн бас ингээд онцгойроо хүмүүс их судлаалах шиг байна л дээ гадныхан. Энэ дээр та зүгээр ямар нэгэн ажилт хийсэн үгүй ийм учраас илүү сайн тоглоод байна гэсэн. Тэгээ ерөөсөө номер 1 бол тэгэл төвлөрөл, тэгээ стратеги, боловсруулалт, тэгээ багаар ажиллах чадвар гэдэг олон одоо яг л энэ сургалтаар хөгжиж олон зүйлсийг л бас энэ e-спортын баг тамирчдын дасгалжуулагчд бас ингээд хүргээд явж байгаа. А бидний хувьд бол өмнө хэлжсэн ямар нэгэн сэдв, ямар нэгэн ур чадварт л одоо илүү хурцтай суралцах тэр боломжийг хүүхд залуучууд олгож. Ер нь 21-р зууны хамгийн чухал ур чадвар бол альва зүйлийг хурцтай сурах л ур чадвар байхгүй тий. Тэгэхээр одоо энэ зөв арга барилаар суралцах хэрэгтэй. Тэгэхээр манай тамирчин 100 ч гэсэн e-спортын маш мундаг тамирчид байдаг тий. Тэгвэл олон улсын багт олон улсад одоо яг багийн гишүүн олон улстай тэмцээн уралдаанд оролцсон. Одоо спорт өрөлтийн улсын 2 удаагийн авраг ойдогт болцсон спортын олон улсын мастерыг манай төвшин төгсгөл Annihilation гэдэг Annihil гэсэн нэрээр Counter Strike энэ төрлөөрөө бас маш сайн хөрөлжсэн. Тэгэхээр энэ бүх суурьуд нь бас ингээд тавигдаад явжсэн ийм зүйл байгаа. Тэгэхээр ер нь бол спорт гэдэг бол яах аргагүй тэгэл баг дасгалжуулагчаас хамаарна. Тэр сургалтын арга зүгээс хамаарж байна. Хүүхдүүдийн хичээл зүтгэлээс хамаарж байна. За тэгээ мэдээж одоо тэр том стратеги гэдэг тэр том ойлголт байгаа тийм. Тэгэхээр энийг одоо яаж тэр зорилготой хүрэх тэр арга замуудыг л маш цаан төлөвлөж энэ дээр бэлтгэлээ зөв системд хийж чадвал тэгэл аль ч спорт гэлтгүү те ажил амьдралын бүх талбарч гэсэн үр дүн гаргах боломж байна. За одоо бас нэг зүйл бас сумаргаа ингээд химэл оюун гэдэг юм гайхалтай зарим талаар айцтай технологи ороод ирлээ те. Би бол одоо бас идэвхтэй ашиглаж байгаа хүмүүсийн нэг ялангуяа тексттэй ажиллаж байгаа үедээ тэгэхээр ингээд мэдрэмж ямар юм гэхээр одоо мэдээлэл гэдэг зүйл маань бид нар одоо нэг хэсэг Google-ийн хайлтын системээр ингээд хайдаг байсан бол одоо хайх шаардлагагүй зүгээр л даалгавар өгөөл тэр мэдээлэл надад хэрэгтэй хэлбэр төрсөндөө хувираад надад тэр хүрээд ирчих байгаа байхгүй. Тэгээ яах вэ гэдэг амьд хүн шиг ярилцаад одоо би яаж хувирах вэ гэх юм уу те. Тэгэхээр тань мэдхүү талаас ер нь мэдлэг гэдэг ойлголт талаас аюу тийм том өөрчлөлтүүд явагдаад байгаа юм шиг зүгээр надад тийм анхны сэтгэлээ. Та тэгээд энэ талаар бас ямар бодолтой байж байна одоо ямар ажиглал тийм та бас өөрөө яаж ашиглаж байна энэ технологиг шавнартаа бас яаж ашиглахыг зөвлөж байна гэх юм. Химэл оюухан бол яах аргагүй одоо өнөөдөр хоёр талтай юм зэвсэг болчиход байна л да. Нэгт бол ерөөсөө эрэг талаас нь харах юм бол яах аргагүй хайх, судалгаа хийх, тэ сурах үйл явцыг бүр хурцсах олон хүнд илүү хүртээмжтэй болж чадсан. Энэ бол
гайхалтай зүйл. Харин нөгөө талаас бол сүрэгтэл нь бол ерөөсөө одоо хүүхд залуус маань бодох тий одоо нөгөө дүгнэлт хийх энэ чадвараа одоо орхитуулах юм эрсдэлтэй болчиход байгаа. Өөрөөр хэлбэл одоо өөрсдөө бодохгүй болж эхлэх гээд байна шүү дээ тий. Тэгэхээр чи эн чи одоо яаж юм хэрэг ирээдүйд бол энэ бүтээл сэтгэлгээ за энэ нийгмийн оюуны хөгжил бол ийм сөрөг нөлөө гаргахыг үүсэхгүй. Тэгэхээр одоо энийг л ерөөсөө зөв хэрэг ер нь бол манай боловсролын зорилго бол ерөөсөө бодож сурах руу чиглэх хэрэгтэй байдаг. Ямар ч хүн бодож сурах тий. Ер нь бол энэ мэдээлэл зөвхөн цээжлэх тогтоох гэдэг асуудал биш байхгүй тий. Энэ бол угаасаа нөгөө танин мэдхийн хувьд бол нэг үе шатна л байх тий. Тэгэхээр одоо хүлээж авсан энэ мэдээллийг тогтоон боловсруулж хэрэглэхдээ үедээ санаж ашиглах ийм чадвартай байх хэрэгтэй тий. Өөрөөр хэлбэл боддог сэтгэдэг юм байх хэрэгтэй. Тэгэхээр энэ зүйл орхидох бас эрсдэл байгаа учраас өнөөдөр бид нэр яхааргаа төвшөндөө энэ химэл оюуныг бол одоо яг зөвөр ашиглах тал дээр нь бол одоо багаас нь одоо энэ ойлголтуудыг ер нь өгөх ёстой байгаад байгаа. Тэгэхээр миний хувьд бол ажлын бүтээмж бол одоо эрс нэмэгдсэн гэж хэлж болно. Жишээ нь одоо юу гэдэг Америкийн компани дээрх одоо бичиг баримтын багц одоо хуулийн ферм дээр яг урьдчилсан энэ судалгаа нь гараад хуулийн ферм ажиллах цаг нь гараад ингээд тооцоо гаргахад нийтдээ $140,000 тооцоо гарч байгаа. Тийм тэгэхэд одоо нэг жишээ нь би тий асар богиноц яг өөрөө хийсэн. Тэгэхээр бүх талын энэ чадвар одоо өөрөөр хэлбэл одоо franchise disclosure document гэдэг одоо 23 бүлэг зүйлийг миний хувьд өөрөө хийсэн байх нь. Тэгээ яг л бүх зүйлээ бас мэдж байгаа. Яа Монголд процессыг бас мэдж байгаа. Тэр чинь бүхэл бүтэн хуулийн фирм ажилтдаг. Тийм бүхэл бүтэн хуулийн фирм ажилтдаг. За ингээд энийг хянуулсан ердөө нийт зардал $10,000 жишээ нь гарсан тийм. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл зөв ашиглал амар маш том юм боломж юм байна гэдгийг л харсан. За одоо таны бизнес толботой асуухад оюухан ахтемч одоо бас орон даяар нэлээд хэдэн салбартай бас гэр хороол энэ төр гээд байх шиг байна. Тэгээ би зөвхөн шууд бизнес гэж асуухаас илүү ийм контекст толдмоор байгаа нь сая би нэг жижигхэн судалгаа хийгээд нэг ийм нийтлэл бичсэн чинь ингээд өрхүүдийн ингээд орлогоор нь ингээд ангилсан статистикийн судалгаанууд байгаа байхгүй. Тэгээд тэнд хамгийн их нэг тэгш бус байдал ялгааг үүсгэж байгаа нь ерөнхийдөө боловсролын зардал байгаа. 2-3 төрлийн зардлаас хамгийн өндөр нь боловсролын зардал байгаа. Өөрөөр хэлбэл одоо хамгийн бага орлоготой өрхүүд боловсролтой зарцж байгаа мөнгө нь одоо хамгийн чинээлэг өрхүүдтэй харьцуулахад 35-33-аас 55 дахин ялгаатай байгаа байхгүй их гэсэн үг одоо тий. Тэгэхээр одоо ядуу айлууд тохиол нэг сарын нэг $4-5 мянган төгрөг байхад нөгөө айлуудынх нь одоо $200,000 төгрөгч байх юм гэж тоосон байгаа. Тэгэхээр энийг өөр янз бүрийн судалгаануудтай холбоод үзэхээр энэ үл ерөнхийдөө нөгөө нийгэм тэгш бус байдлыг үүсгэх амар том юм илрэл болоод нэ. Орлогын тэгш бус байдал нь боловсролын салбар тийм тэгш бус байдлын болж амар томорч харагддаг юм байна л да. Зөв тогтолно. Тэгэхээр юу асуух гээд нэхэр танаа сургууль бас одоо хувийн хвшлийн гэж явдаг бахтай. Ер нь яг зөвөр боловсролын салбарт хувийн хвшилт ажиллах юм бас одоо гол утга учир нь юу юм те. Тэгээд таны хувьд бас яг одоо боловсролыг бас тийм одоо боломж муутай айлууд гэх юм уу? Орлогын түвшин дагуур төр хүүхдүүдэд өрхүүдэд яаж хүртэмжтэй болгоё гэж боддгийн тал дээр ярил. Тэгээ яа харахгүй энэ ялгаатай байдал бол одоо ноцтой асуудал болж ирж байгаа. Ялангуяа одоо мэдээж нөгөө чинээлэг хэсэг бол боловсролд илүү хөрөнгө оруулалтыг гаргаж байна тий. За магадгүй одоо яг өрхийн орлого маш бага байгаа. Хамгийн бага доод түвшинд байгаа энэ хүмүүсүүд бол магадгүй боловсрол гэдэг яа харахгүй одоо тансаг хэрэглээ шиг болох гэдэг юм л да. Тэгэхээр энэ зүйл бол одоо энэ тэгш буус байдал бол энэ дамжирах. Энэ хоёр тулч бүр алсрах гэдэг шүү дээ. Би энэсээ холдож байна. Энэ одоо боловсролоор дамжих юм бол одоо нийгмийн давхаргын энэ ялгарл хүртэл ингээд бий болох гээд байна. Тэгэхээр одоо ер нь яг энэ зүйл бол арилгах ёстой, багасгах ёстой тийм энэ зүйлийг багасгах ёстой. Тэгэхээр энэ гурван түвшиндөө ер нь анхаарах ёстой болов уу гэж бодож байна. Нэгт бол яа харахгүй төрийн бодлого нь байж байгаа ёстой тийм. Өөрөөр төр хүртээмж боловсролын хүртээмжлэлээс бүх төвшөндөө илүү хүчтэй тогтвортой байж байгаа ёстой. Хоёрт бол яа харахгүй хувийн хвшлүүд бүгд оролцох ёстой. Зөвхөн хувийн хвшлүүд ашиг орлого олох биш. Одоо нийгмийн хариуцлага ухамсарлаж одоо энэ тэгш байдлыг дэмжих тэ ёстой байдаг. Тэгэхээр эндээ бас байгууллага болгон тодорхой хэмжээнд энэ дээр төсөв мөнгө жилдээ хуваарлдаг тэ эндээ бас үйл ажиллагаа бусдад уриалдаг ийм зүйлийг бол яа харахгүй хийх ёстой байгаа юм л та. Гуравт бол яа харахгүй олон нийтийн оролцоо сайн дурын оролцоог бол бас яа харахгүй хангах ёстой. Энэ надад одоо хамаагүй гэсэн байдлаар хандах биш тэ. Яа харахгүй одоо магадгүй хандуулах, бидлэгээ хуваалцах зэрэг боломжтой бол
энэ оролцоо бол зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. За тэгэхээр оюун ухааны академийн хувьд бол энэ яг харахгүй энэ франчайз модель сонгосон нь маш зөв загвар боллоо гэж харж байгаа. Яг гэвэл бид нар одоо орон нутагт суманд 3,000 хүн амтаа энэ суманд бас энэ сурч хөгжихийг хүзээж байгаа хүсэж байгаа энэ хүүхдүүд эцэг эхчүүд хүүхдээ сурах хүсэж байгаа хүмүүс олон байгаа гэр бүлүүд байж байгаа. Гэвч бид нар өөрсдөө салбар нэгэд явал энэ ямар ч боломжгүй зүйл байхгүй хэцүү. Тэгэхээр яг харахгүй энэ франчайз модель бол одоо боловсрол дийлэгтэй нутаг орондоо бүс нутагтаа оюуны хөрөнгө оруулалтыг хийсэн энэ гайхалтай хүмүүстэй бидний хувьд бол хамтарч ажиллаж франчайз буюу энэ гэрээ салбарыг нээж байгаа. Монголын оюун ухааны академи бол Монголд байгаа хэдэн мянган сургуулийн төвийн нэг нь л байхгүй тий. Гэхдээ бид нар илүү систем бий болгож чадсан болов уу гэж одоо харж байгаа. Систем бий болгосон учраас дээрэс нь бас тодорхой хэмжээнд танигдсан учраас энэ одоо ажлууд бол их давгүй сайхан явж гин гэж анзаарч байна. Тэгэхээр одоо энэ салбар болгоо магадгүй одоо хүмүүс ингээд ханддаг энэ салбар хүн болго над руу ханддаг салбар болгоныг минэх гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ зүйл тийм биш. Өөрөөр хэлбэл одоо энэ одоо өнөөдөр Улаанбаатар хотод орон нутаг гэдэг одоо сумдууд дээр ингээд 60 гэрээ салбартаагаар үйл ажиллагаа явагдаж байна. За тэгэхээр энэ салбар бол 60-аа тусдаа хуулийн этгээдүүд. Зөвхөн л тусдаа сурвалт төгсөж. Гэхдээ Монголын оюун ухааны академи бидний төв овцоос одоо батлан гаргасан стандартыг л баримталж байгаа тий. Одоо Баян Үлгийн анги танхимд ороход Улаанбаатарын анги танхимд орсон Увсын баруун турууны одоо сум биш тий. Тэр сумын анги танхимд орсон яг л хүүхдэд эцэгт нэг юм мэдрэмж өгөх. Тэр стандарт брендинг, тогтчлт, үйлчилгээ энэ бүх зүйлс дээр анхаарах. Энэ тал дээр нь одоо сургаж хөгжүүлэхийн ажлуудыг бид нар тогтмол хийгээд явж байгаа. За тэгээд бид нар одоо энэ үйлчилгээ үзүүлсэн энэ салбаруудыг бий болгосон багш нарыг сургаж хөгжүүлсэн за гэрчлэгийг нь олгосон тасралтгүй хөгжүүлж байгаа энэ процесс энэнийхээ үр дүнд бид нар багахан өдөр роялти төлбөр автгаа гэсэн үг байна. Тэр нь бол одоо 12.5% гээд 2.5 бүр технологийн шийдэл хийж байгаа энэ компани руу шилждэг. Өөрөөр хэлбэл одоо энэ том ERP систем 4 жил гаруй одоо хийсэн энэ том систем өнөөдөр олон улс ч цагийн бүсчлэл одоо бүх зүйлээс үл хамааран маш гайхалтай одоо ингээд ажиллаж эхэлж байна. Олон энэ аппликейшн програм хангамжуудыг бүгдийг хийж байгаа энэ технологиор. Тэгэхээр бидний хувьд бол ер нь бол одоо нэг одоо 50,000 төгрөгийн сургалт төлөх 5,000 төгрөгөл төвдөө төлөөл гэдэг л ийм хин хин нь вин байх. Энэ зарчмыг л баримталж байгаа. Мэдээж одоо үйл ажиллагаа зогсож байгаа юм салбар бол байдаг. За жишээ нь юу гэдэг. Тэгэхдээ бидний хувьд бол бас ер нь бол нэг талаас оролдож үзсэн шүү гэдэг талаас баяртай байдаг. Яагаад гэвэл манай энэ орон нутагт одоо зах зээл нь боломж нь муу байна тий. Гэхдээ тэр хүмүүст одоо нөгөө ямар ч үсэн хөрөнгө оруулалтаа нөхөх боломжийг санаачилж хийсэн улсууд хөрөнгө оруулалтаа нөхөх боломжийг олгож байна. Тэнц одоо 50% суралцаад жина гэдэг нь бас 50 хүүхэдтэй бас үр дүнгээ гаргасан ийм сайхан амжилтыг гаргаж байна. Эцэг эхчүүд ч гэсэн тэр хүүхдүүдэд яхааргүй амжилт гарсан гэдгээр ингээд бахарах чи эцэг эхчүүд ч гэсэн бас баяртай байж байна. Мэдээж одоо яхааргүй энэ үйл ажиллагаа явуулна гэдэг бол тухайн салбарын хувьд бол өөрсдийн тэр нөгөө санхүүгийн боломж болцоо нөөц бүх юм аль тооцож байгаа тийм. Үнэхээр одоо үйл ажиллагааг хэвээ явуулахад хүндрэлтэй бол яхааргүй одоо явуулах боломж байхгүй тийм. Гэхдээ бид нар бас аль талдаа ингээд хамтарч ажиллахыг ингээд хийж. Тэгэхээр салбар болгон өөрсдийн бодлогоо тодорхойлж, тэндээ тэтгэлгээ зарлж, хөнгөлтүүдээ зарлж байна тий. Дээрэс нь хүртээмж гэдэг талаас бид нар тэгш хүртээмж гэдэг бол одоо яхааргүй түрүү хэлжсэн нөгөө одоо яг ингээд бүх л одоо Улаанбаатар хотыг ингээд газар бүсчлэр ингээд хаваахад бүх газартаа бол байрлаж байгаа. За тэгээд бас амжилтаа аймгийн төвдөө ч ирээгүй, хотод ч ирээгүй хүүхэд орон нутагтаа суралцаж өгж, сумандаа суралцаж өгжөөд тэмцээн уралдаанаар онлайн тэмцээн уралдаанаар амжилт гаргаад бүр дэлхийн аврагт очиод хүрэл медаль авч байгаа гайхалтай хүртэл жишээ байж байна. Тэгэхээр бүгд нэгж байгаа. За мэдээж хүн болгон сургалтын төвд хүүхдээ сургаж чадахгүй нь ойлгомжтой тий. Яг л сайн энэ орлогын байдлаас хамаарч байгаа. Тэгэхээр илүү хүртээмж гэдэг талаас мөн одоо Memo Class, Memo Words гэсэн сургалтын онлайн сургалтын аппликейшнуудыг хийсэн байна. Оюун ухааны академиг өрх бүр тэгээд бид нар бүр AR карт, бүр Memo AR карта сурах ийм гоё гэсэн юм карт харахад би жижигч бэлчээр том. Энэ дэр одоо 100,000 төгрөгийн хичээлүүд орсон. Зөвхөн та утасныхаа дэлгэц, пайдныхаа дэлгэцийг гэдэг юм уу те утас хүн болгон утастай биш те. Утасныхаа дэлгэцийг нэхэд бүгд одоо ингээд жишээ нь миний хичээлүүд бүгд орцсон байж байна те. Харамсалтай нь одоо энийг хүмүүс бас нэг ойлгохгүй байх шиг байгаа те. Гэтэл ийм би жижигч бэлчээр том энэ AR карт гэх мэтлэн одоо ном сурах бичиг, гарын авлага, онлайн платформ те. За мэдээж бага төлбөртөөр зарлагдсан онлайн яг одоо бодит ийм сургалтууд гэх мэт олон суугаар бид нар бас хүрхийг хичээж байгаа. Тэгээ мэдээж яхаарахгүй одоо нөгөө
сургуульд энэ гэрээ салбаруудын хувьд бол өөрсдийн яг орлого зарлага бүх зүйлсээ тооцож байгаа учраас одоо яг тэн дээр эсэлтийнхаа журмыг нөхцлүүдэд танилцуулаад. Ер нь орон нутагт гэр хороолт хэдэн салбар байна? Тий, ер нь бол бүх аймагт Улаанбаатар хот гэхэд л одоо яг цааш зүгээр орбитоос эхлээл те 7 буудал тэгэл Баян шүү 7 буудал 21-р хороол бол ингээл одоо улаан хорон офицер гэдэг ингээд ерөөс гэрээ салбаруудад бүгд үйл ажиллагаа ингээд явуулж байгаа. Саяхан би нэг одоо гоё ишлэл олж уншсан нь одоо хүүхэд хүмүүжлийн гол зорилго нь ирэхдээ тэр хүүхэд таньгүйгээр амьдарч цаашаа амьдраад явах тийм чадвартай болгоход чиглэнэ гэж байгаа. Тэгэхээр таны хувьд бас хүүхдүүд ер нь хэн болгоё гэж зорддог ер нь тэг яг одоо юу гэдгийг амьдрал дээр шийдвэр гаргалтанд хэр оролцоотой байдаг эсвэл оролцвол ямар байдлаар оролцдог шиг тийм үү энэ дээр сонирхолтой. Тэгэхээр энэ бас яг нэг гүн утгатай юм ишлэл болчиход байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол боловсролын зорилго нөгөө эцэг их сургуулийн гол зорилго бол ер нь юу юм бэ? Багш нарын зорилго гэхээр ерөөсөө хүүхдийг хит өөртөө уях биш те. Ерөөсөө л нөгөө би дааж амьдрахын чадварт бэлтгэх ёстой байгаа байхгүй. Ер нь бол тийм үстэй. Бид нар эцэгчүүд ч гэсэн хүүхд маань ирээдүйд би даа амьдрах юм чадвартай байгаасаа л гэж бод гэдэг байлгах ёстой. Тэгтэл өнөөдөр харамсалтай нь одоо хүүхдээ бүхнээс ингээл хамгаалал бүхнээс одоо юу гэдэг бүх юм бэлдэж өгöd байгаа юм асуудал бол алдаа гэж миний хувьд бол ингээд дүгнэж байгаа. Тэгэхээр юу хэлэх гээд ирэхээр ер нь зүгээр зөвлөхөд бол хүүхдтэй одоо эрх чөлөөг нь олох ёстой. Тэ юу их талаар. За дээрэс нь одоо нэг алдаа гарахын боломжийг олох ёстой. За тэгэд өөрөө шийдвэрээ гаргачаад хариуцлагаа хүлээдэг энэ дадлыг л суулгах ёстой байна гэж харж байна. Нэгэнт одоо эдгэрийг ингээд анхаарсан хүмүүс одоо өөрийнхөө амьдралыг эзэн болж чадна л гэсэн байна. Тэгэхээр бидний одоо чухал яах аргагүй одоо саяны иштэй холбоотойгоор дахиад дүгнэлт хэлэхэд бол ерөөсөө саястай бие даах тэр амьдрах тэр чадварт нь л чиглүүлж өгдөг гэж тэрэнд нь бэлтгэх хэрэгтэй. Жишээ нь таны хүүхдүүд энэ одоо их юм болох гээд яваа те. Тий. Ялангуяа яг одоо ингээд хүүхдүүдийг ингээд анхандаа би бас хүүхдүүдийнхээ бичлэгийг оруулдаг байсан. 2 наснаас нь эхлээл ингээд явж байгаа. Тэгээ 2 настай дэлхийн улсууд албаа нарыг 4-өөдөө гэхэд л чөлөөт томчдыг хэдэн мянган дотор тооцоолдог. Тэгээд олон улсад ингээд том шоу тэмцээнүүдэд оролцдог гэдэг. Тэгээ яг энэ талаасаа бол хүн болгонд мэдээж одоо хүнд потенциал юм байгаа гэдгийг харуулахыг хүсэж байгаа. Нөгөө талаас яг хүмүүс маань бас юу шүмжиж хүүхдийг зовоож ин ядрааж ин гэж хараад байдаг. Гэтэл эдгээр даалгавар мэдээж аргачлал суралцаагүй. Энийг өдөр тутмын хичээл нам амьдралыг хэмнэл болгоогүй хүмүүсүүд бол маш хүн даалгавар гүйцэтгэж байгаа юм шиг харагдаад. Гэтэл түрүү хэлжсэн аз жаргалтайгаар сурсан зүйлээ хүн мартдаггүй гэж хэлсэн те. Энэ аз жаргалыг энэ суралцах процесстэй холбож өгöd анхнаас нь ингээд заацсан учраас эдгээр даалгавруудыг гүйцэтгэхдээ потенциалын өчүүх хэсгийг л ашиглаж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг хүүхдүүдэд энэ дадлыг багаас нь бас ингээд олохыг хичээгээд өдөрт нэг тодорхой нэг чанартай нэг 10-15 минут гаргахыг хичээж байгаа хүний хувьд бол одоо ингээд эргээд харахаар ер нь ямар ч байсан нэг юм сурах арга барилаа олцсон байна гэж хараад байгаа тий. Хичээдэг нэг юм зан чанар төлөвшчөөд байна гэж хараад байгаа. Ойлгохгүйсэн ч гэсэн ингээд суугаад идэх тий. 6 7 дугаар ангийн өмнө та охин маань 5 одоо сая 5-д орж байгаа охин маань ч гэсэн ингээд 8 дугаар ангийн охин маань ямар нэг юм байхад л өөрөө ингээд оролдоод байдаг нэг хичээнгүй юм заа. Болохгүй нэгэд орхидог шантардаг юм зүйл ажиглах байгаа. Энэ миний хувьд бол хамгийн сайхан юм зан чанар байна л гэж хараад байгаа юм л та. Тэгэхээр мэдээж одоо яах аргагүй бидний хувьд бол миний хувьд бол одоо сурч мэдэх энэ зүйл дээр нэг сайн дэмжиж тий унших дадлыг нь олгоё. Энэ тэгээд мэдээж одоо нэг амьдралын одоо юм чухал юм философиуд байдаг тий. Тэгэхээр хиндээс одоо бас ингээд хуваалцаад энийг нэг ойлгож тайлбарлах тал дээр нь л одоо ингээ хөнгөн. Таны хувьд ер нь багш нартай болон шавь нартай нь байнга ингэж давтаж захиж хэлдэг үг хэлээ. Тэ ерөөсөө л ганцхан өглөө тэ сахилга утгүй авьяас үр дүнгүй л гэж байгаа. Тэгэхээр ерөөсөө авьяас бол эхлэнэ байдаг тэ. Тэгэхээр тууштай хөдөлмөр бол тэгэл амжилтанд хүргэн шүү дээ. Тэгэхээр ерөөсөө их хийх хэрэггүй бага хийх хэрэггүй өдөр болгон хийгээд нэг бас үгүй хэдэг. Тэгэхээр үнэхээр ямар ч цаг завгүй хүнд 24 цагаас 5 минут гардаг л байхгүй тий. Тэгэхээр олж авсан дадлыг хүн алдахад амархан байдаг. Би одоо урд уншдаг үслэгээл уншихгүй явчил буцаал урд буурч тий. Тэгэхээр яаж юм нэхэр өдөрт сурсан зүйл байхад өдөрт нэгхэн удаач шоогоо хөвдүүлээ сурсан бол 103 сар хичээл амарлаа 103 сар нэг ч хөвдүүлэхгүй алгоритм мартагдаад эхэлнэ тий. Тэгэхээр нэг л сурсан бол өдөрт нэг удаа хөвдүүлчихье тий. Ганцхан удаа ганцхан минут л зарцуулна шүү дээ. 30 секунд зарцуул. Тэгэхээр энэ зүйлийг бас хэлэх дуртай. Яа ярьлаа. Сайн гээд подкаст өндөрлөе гэж бодож байна бас.
гоё үнцэнтэй мэдээлэл хуваалцсан гоё дугаар боллоо гэж бодож байна. За ингээд манай зочноор Монгол оюун ухааны академийн үүсгэн байгуулагч Хатанбаатар оролцлоо. Бизнесмени подкастын сонсогч үзэгч та бүхэн манай YouTube channel-ыг дагаарай. Лайк, шеэр, комментээр биднийг дэмжээрэй гэж өсгөнө. Ингээд танд баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа. Нийт сонсогчдоо бас баярлалаа. За баярлалаа.